Үнцэн хууль ба засаглал гэсэн сэдвээр ихэд өнөөдрийн лекц маань явагдахаар байгаа. Тэгээд өчнөө танилцуулъя. За, Намын гэрэл Мөсийн хууль зүйн сургууль бакалавр Төв Европын их сургуулийг үнцэн хуулийн харьцуулсан эрх зүйн магистр зэрэгтээ төгссөн. Ардчлал хүний хууль яс иргэний оролцооны чиглэлээр иргэний нийгмийн талбарт мэдээлэл судалгаа нөлөөллийн ажил хийж ажиллаж байгаа. За, Намын гэрэл хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Нобелийн хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, нээлттэй нийгэм форумын төслүүдэд зөвлөх зохицуулагчаар мөн Монгол улсын шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. За, ажил үүргийн хүрээнд Монголын хуульчдын холбоог үүсгэн байгуулах, холбооны дүрэн болон хуульчдын мэргэжлийн дүрэн боловсруулж батлуулах, хуульчийн мэргэжлийн шалгалтыг захин хэлбэрт шилжүүлэх зэрэг томоохон ажлуудыг хариуцсан ажилласан. Одоогоор Батлагдан хэрэгжиж буй 10 орчим хууль журмын төслийг боловсруулалтаж ажилласан. Намын гэрэл нь өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн дарга, Монфемнет үндэсний сүлжээ төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, гендрийн шударгаас хүний эрхийн төлөө феминист активизмын хүрээлт хийлэх, залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах, манлайллыг дэмжих болон шийдвэр гаргах бүх төвшөнд иргэдийн оролцоог бэхжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн юм мундаг эмэгтэй байна. Тэгээд өөрсдөө баярлалаа. Тэгээд Намын гэрэлээ урьж манайхан эхнээсээ эндээс эхлээд өөрсдийгөө танилцуулаад хаана ажилладаг гэхээр за дөрөвдөлд очиж ингээд товчхон танилцж байгаа. Өөрөөсөө нэрийг хийж байгаа ажиллагаа Асемэнда амага жахмаад ийм фактээс фактээс Пешана Монголын үндэсний албаны яажийн Монголын холбоо гэж гадаад хэлээр яажийн тэрний үйлчилдэг бие отч. Үндэсний яажийн хотыг хэлсэн спортс. Оюун баасан Монголын албаны яажийн хотыг хэлсэн спортс. За бас радиогийн хэлж бүгд дээр тагцсан юм байна. Сөүлэмээс ирсэн сөүлэмгийн хэрэгжүүлсэн санагддаг юм байна. Санаа харилцагын игцгийн санагдсан спорт шоуны саяхан хийсэн үнэхээр радио медиа авсан спортын төлөвлөлт санагдсан. За энэ амарчсан спорт мэргэжлээ одоо мэргэжлэр багштай төлөвлөрөө хийсэн юм багш. Намайг амарлаг гэдэг Мөсийн спорт орны тайлбар тааштай хүрсэн. Тэгвэл лайнаас бас байгаа юм тийм ээ. Би сая орж ирээд асуусан хэрэг эмгтэж төлөвлөр юм. Эмгтэж төлөвлөр биш юм шиг байна тий. Зарим эмгтээ ихэнх хэсэг эмгтэйчүүд байран байна. Ганц хэрэгтэй байгаа юм сонслоо. Тэгээ бас байгаа бодтолгийн нэртэй хооронд дээрээс үнэхээр ер нь эмгтэйчүүд иймэрхүү төслийн бас цагаар хөгжүүлэхтэй боловсруулах хамтлагын бүрэлдэхүүн найзуудтай төлөх ажиллаараа идэвхтэй л байгаа шиг байдаг яхаа. Тэгээд угаасаа би сүүлийн 10 жил андаа идэвхтэй ажиллаж байгаа болохоор таасаа гэх юм хэсэг юм байна л да. Тэгээд сүүлийн хэдэн жил би угаасаа сайн хийсэн иргэний нийгмийн чиглэл эмэгтэйчүүд эрхийн асуудлаар гендерийн гишүүний асуудлаар ажилласан. Салбарлуугаа маш бага орж байгаа. Тэгээд үндсэрлээ та бүхэндээ хийж ярилцах чадвар баярлалаа. За хэдүүлээ нэгэнт цөөхөл амж би одоо тэр миний цаг харсан чинь маш урт юм байлээ тий 2 цаг лекцрээд ахаар одоо хайд энэ орч ирэх байлгүй. Тэгэхээр эхлээд хэдүүлээ зүгээр нэг жижигхэн асгал ажил хийж байгаа тий. За 2 баг тугтчих юм уу? Олоор амьдрал бодоод. За энд 4 байна, энд 5. Тэгэхээр эндээс нэг ороод 2 болоор ийхлээ 2 төгч чинь 2 тийш болчихсон. Ишээ хандаа. Өдөрт хийшнэ. Ишээ. За би хоёр өөр зүйлээ тэгээд та энэ төслөд харуулаад хэрхэн амьдрах вэ гэдэг юм олон гэсэн үг. Гендер энэ цаасан дээр бичиж гараад тайлбарласан. За эхний баг та бүгд онгоцонд явж байгаа. Онгоц сүрсэн заяа.
Тэгээд офис үхээр таад нэг авалт хийх юм. Тэр авалт хаалцаад та юм хэлбэгтэй, хаалган хэлбэгтэй. Жинс магаар хэлбэгтэй. Бас амтхан зүйл багын чаддаг бол амттай бас дагаад аваад амттай. Тэгэхээр одоо та энэ нөхцөлд яаж амьдрах вэ? Эхний нэг 5-аас 6 дөрвийг авах. Ахташ нэрчсэн хаагаад тийм байна. Дараагийн Тоня гэдэг үстэй. Тоня гэдэг үстэй. Танаа үзэн нэг сайхан байлаа. Тэгээ яг одоо бол маш их амьд. Одоо яагаад одоо биднээс түр засаг байгаа заа. Түр засаг чинь болохоор өөртөө маш хэцүү. Тийм байна. Тэгээс одоо яах юм бэ? Тэгээ одоо энэ хараад ер нь хоорондоо юм нэг ганц түр болоод тийм их. Өөрөөр хэлбэл энэ үсгээр чухал. Тэгээ хамгийн анхны өрөмжтэй маш олон ажил хийсэн. Тэгээ энэ чинь юу болох вэ? Аваас аваад тэгэхээр энэ хүчирхийллийг дэмжихгүй тэгээд дээрээс нь бие биедээ туслах, бие биеэ хамгаалах гэдэг тийм дүрмтэй бол яа. Тэгээд ганц өөрсдөө амьдралын дэмжиж унах юм шүү. Тийм хоёрын төлөвчийн яасан ч бид нар бас тэгэхээр хүчирхийлэл зүрхгүй байх. Ер нь бол тэр яамдуудын данцыг хийж байгаа. Тэрээр шинэ дамжуулж юм явж байгаа шүү дээ. Яг тэгтээ энэ чинь л энэ дотор наач үгүй боо наамч тусдаа наач заахгүй. Тэр чинь юу бизнес хийх гэж хандаа өгч байгаа шүү дээ. Намын шүү. Бидний чиглэл яамдаа эдгээр амьд үлдэхийн тулд ихний ээж хамгийн сүүлийн үед тохирохтой байсан харамдаа. Бид нар нэг амьд үлдсэн хүмүүс нь яг өөрсдөө л гэж төсөөлсөн өөрийнхөө одоо хөгшин настай хүмүүс гэдэг юм уу гэж төсөөлөв. Тэгээд өөрсдөө бид хэд байгаад яах вэ гэж бодсон. Тэгээд хамгийн их нэг татлагчаас сонгоно гэсэн. За тэгээд арай нэг туршлагатай мэдлэгтэй бодхоос эцэг хоёрын нэг юм. Бас арай нэг дэшегээ. За тэнгуүтээ ямар нэгэн тийм хүчирхийлэл өгөхгүй дээ би махадыг бол сэтгэл санааны хүчирхийлэл төр дотор байхгүй гэж ярьсан байна. Тэгээд бие хамгаалах дэмжих яагаад бие хамгаалах дэмжих гэсэн бэ гэхээр уул нь нөгөө нэг жимс нөгөө юм хэлбэг аваад чиг араатай амьд байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг хамгаалаа явж байгаа одоо жишээлбэл хазуулах, байруулах, мэд нөхрөө унтчих гэдэг юм те. Юугүй адилхан тэгээд ямар бие хамгаалах дэмжих гэдгийг оруулсан. За мэдээч тэгээд хоол хүнсээ хувцас орон байраа энэ тэмцээ хуваалцнаа. За яа гэхээр одоо бид нэг байшин байлаа. За нэг сүрлэн модоор байшин байлаа гэх тэрэнд хийх орох юм бүгдээрээ орох юм уу те. Эсвэл нэг бүлэстэй байшин тааж явах юм уу гэх. За энэ бүгдийг нь олсон олц юмнуудаа байгаа нь ухаан гэж ярьсан. Тэгээд хойрын дагуу хариуцлагатай ажиллана.
За мэдээж одоо хар дээр зур хүмүүс чинь тэгэл бэлэн банаа ажлаа идээс аваад авчихсан тийм. Тэгээ ямар ч байсан нэг байр за тэгснээр магадгүй шүн даарч магадгүй ямар ч ардлыг мэдэхгүй болохоор шүн даарвал гад бүлийн хэрэг болно. За тийм болохоор хойрын дагуу хөдөлмөрлөх гэсэн юм байгаа. Мэдээж 24 цаг бие хараад суугаад байвал за галзуур холбоотой тийм. Тэгээ ямар нэгэн байдлаар хөдөлмөр гэж байгаа. За тэгээд ерөөсөө ливи гэх юмтэй хоорондоо ярилцъя, ойлголцъя, эвтэй бай гэж хүсэж байгаа. За эднийх Литваны гэдэг улс байгаа. Литваны улс болохоор газрын баялагтай сайн сайхан үлдээ нэгэн засгийн улс байсан боловч баялагын баялагтай байсан боловч одоо бол маш их нэгдсэн төр засгийн хэмжээ ажиллагдаггүй. Ерөнхийдөө эрүүл үйлчлэлээс ажил багтай болсон. Одоо үүнээс хахын бол хамгийн дөрөв таваа байна. Тэгэхээр ерөнхийдөө манай бодлоор яг энэ улсыг бол яг Монгол улс юм байна гэж хий байлаа таван дөрөв гаргасан маа. Гэхдээ нөгөө Монгол улсынхаа хувьд яг аваад үзэхээр энэ ч өөрөө систем улс чинь. Тийм учраас бид нөгөө нэг юм яг хэрвээ системийн зөв ажиллаж хамаад бусад бид нар яг өдөртөө хадгалж байгаа бүх асуудлууд ингээд нөгөө автоматар бүр ингээд ажиллаа явчихна. Тийм учраас яг нөгөө системийнхаа хувьд таван дөрөв гаргасан байгаа. Нэгдүгээр нь болохоор бид нар яг угаасаа нөгөө төрийн эрхийг авах нөгөө боломж чинь нөгөө намаар штэ. Тийм учраас яг нөгөө улс төрийн намын санхүүжилтийг ил болгоё гэсэн байгаа. Тэр чинь нөгөө сонгуул гарахад ингээд нөгөө нэг хандив босгодог гэдэг угнаа хуулаараа нэг хүн чинь Москвад байгаа хүн хүмүүстэй одоо хэдий бүгд тэгээд буцаад тэр хүмүүсийнхаа нөгөө шинэ төмөмийн төлөхөнд бол яагаад гэдэг асуудалгүй намын санхүүжилтийг улс төрийн намын санхүүжилтийг ил болгох асуудал байгаа. Хоёрдугаар нь хараа яг Эстон улсын бүгдээрээ мэдээж тэ Эстон улс яг нөгөө 1.5 сая хүнтэй яг газар нутг нь бол манай нэг аймаг шиг газар нутгтай тэгсэн мөртлөөс нөгөө сая 96 оноос хойшлоо бүр улсаараа нөгөө нэг юм цахим засаглал гэдэг шилжчихсэн. Одоо л дээр бүр блокчейн технологи дээр суурилсан блокчейн нэшн болсон. Тийм учраас нөгөө энэ цахим засаглал руу бид нэр шилжүүлээ гэдэг дүрмийг тавьсан байгаа. Хэрвээ ингэснээрээ бид нар нөгөө энэ бүх юм цахим болчоороо бид нар хүнээс хараах босгоч гэсэн үг байна. Хүн байхгүй газар алга байхгүй болно гэсэн. Тэгэхээр Эстон бол яг нөгөө тийм блокчейн нэшн болсноороо алгаггүй сасан. Тэгээд нөгөө нэг цахим гарын үсгтэй цахимаар сонголтны явдаг гэдэг ч юм. Яг энэ бас энэ жишээгээр бол бид нар хэрэглэх боломжтой. Бас нэг энэ бүр манайд боломжтой зүйл нь манайх 3 сая хүнтэй учраас цөөн хүнтэй учраас энэ бол яг энэ цахим засаглал шилжүүлэх энэ маш давуу тал болно. Энэ дээр бол 3 сая хүний давуу тал байгаа гэсэн. Тийм 3-р нь болохоор энэ нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараа тус байдал гэдэг нөгөө ямар нэгэн улс төрийн албан тушаалтан ч юм уу хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшихгүй байх гэдэг талаас нь бид энийг ярьсан. Гэхдээ энэ яг хуулиараа нөгөө хэтэрхий яачих юм бол тийм хүнийг тийм эзэмшихгүй байх гэхээр бас яаж зөрчилдөхийг нь бол хараахан сайн мэдхгүй байгаа. Дөрөвдүгээр нь болохоор ерөнхийдөө нөгөө улсынхаа яг нөгөө өмнө байдаг шиг яг 20 жилийн төлөвлөгөө гэлээ социализм гаргаж ирсэн гэдэг шиг нөгөө энэ ажилтнуудын улс ажилтнуудчсан улс болох ерөнхий чиглэл рүү ингэж явъя гэсэн маа. Дөрөвдүгээр нөгөө тавгаарт нь болохоор яг нөгөө ерөнхийдөө хуулийн хэрэгжилт гэдэг юм дөрөвдөөс маань ихтэй нурал ихтэй яг дотроо бүгдээ бол нөгөө амар жижиг болоо задран л гэсэн үг тийм. Хуулийн хэрэгжилтийг тавьж байгаа шалтгаан одоо жишээлбэл одоо тухайн хүмүүсийн мэдлэгтэй боловсролтой болгож идэв юм үү тийм зүйлийг эцгийн хэлсэн үг гэдэг шиг заавал ингэх ёстой тийм. Одоо чи хуулийн одоо хүүхд болж сургууль сурах ёстой гэдэг зүйлийг ийм маягаар журмаар зааж өгч идэг юм уу тэр шиг чи тухайн энэ хууль хог хайж болохгүй гэж заасан юм чи хайж болохгүй гэдэг яг тийм маягаар хуулиар нь би жоохон зөв хэлцээд байна. Арсан л хэрэгжих хэрэгтэй мөн зөв зарчим тийм. Тэгэхээр нэг хүн болон хамааралтай болж одоо digitал нэг хууль батлахад яг тэдэнд баталж чинь өөрт нь хамаарах юм шиг энэ хууль надад хамаарах юм шиг. Тэгмээд хүн болон хамааралтай одоо тэрмүүд за энэ хуулинд энийг оруулах зөв үгүй юм уу гэдэг чинь өөрсдөө оролцоод байгаа гэж. Тэгвэл энэ дүрмээр амьдрахаар болоод ирж байна тийм. Гарсан хууль болгоно нөгөө хэрэгжих ёстой энэ нөгөө ямар нэгэн засгийн газраас хамааргүй хамаарлын нөгөө Монгол улсын хууль хэрэгжихгүй байх ганцхан шалтгаан нөгөө хүчин төгөлдөр бус байх гэдэг хичээлүүд дээр ярьжсэн шүү дээ. Хэрэгсэлтэй энэ ихийг таван дүрм болсон байна. За баяр. Аль нүнштэй нөгөө хоорондоо ер нь сонсгоод ингээд би нэхнээ сонсгоод бидний бас яг тийм дүрмээр явах. Элэхтэй араас явах гэдэг юм. Араас явах болно. Яг явуултаа боломж гаргах. Тэр үл амьд. Тэр амьд. Тэгвэл өөрийн ашиглаж шинжтэй яг
амьдралыг бүх уу амьдрахгүй дээр хүмүүсээс яаж ярьсан юм бэ? Тийм. Тэгээд тийм гэж тийм чинь. Тэр амар юм ийм одоо хязгаарлаж байгаа байдал юм. Тийм. Тэгээд энэ бол бид нарыг боддог юм шиг. Тэр учраас би чинь энийг яг байж байгаа. Тэр орон байрыг энэ зөв хуваалцах байр мөнгөөр юм. Тавлаа гэдэг фон гэдэг шиг амьдрах таван тустай өрөөтэй байгаа. Тустай нэг устай яг гэдэг гарцыг хараад байгаа. Тэр хоолой бас тийм нөхцөл байсан те. Энийг ихтэй бид нар яг одоо өөрсдөө төсөөсөн шүү одоо. Тэр бүгд байгаа те. Шүү маань одоо өөрөө дагуу хөдөлгөгч гэдэг юм уу тэр асуудал нь жоо өөр болж байгаа шүү. Би хүмүүстэй энэ зовоох юм. Халамж оруулах гэсэн. Окей нөө ийм халамж хүн байр гэсэн. Тийм хүн байр. Гомоор ингээд хэлсэн чинь зөв болох ч юм болох гэдэг. Тэгээд тэр тогтолцоо яаж хийн болох вэ? Тогтолцоо ч нөгөө энэ намын санхүүжилтний одоо ил болоод ирэхээр нижөөр нөгөө цэвэршил хийх шиг юм явагдаад нөгөө нэг энэ арилга гэдэг юм чинь бас энэ төвшөндөө алга болно гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд энэ нөгөө цахим насрал гэдэг маань тэр бүх нийтэд гэсэн үг. Төрийн бүх үйлчлэгээ өөрөө цахим болно гэсэн үг. Цахим болгоно гэдэг нь яаваа гэсэн яах вэ гэсэн үг гэхээр бид нар хамгийн наадах нь эрүүл мэндийн даатгал төлдөг. Эрүүл мэндийн даатгалаа бид нар гаргасан аппликейшн хийж сайжруулж болохгүй. Тэгээ бид нар бидний одоо сар болгоны одоо хэдэн дүүгээ орж байгаа юм за. Тэрнээсээ бид нар өнөөдөр энэ видеотэй хэдэн дүүгээ зарцуулж үзсэн юм байна. Энийг нөгөө хэлсэн бас гэх байхгүй. Тэгээд бүр нөгөө нэг цаараа нөгөө самууд гэсэн. Гэхдээ энэ ч өөрөө нөгөө блокчейн юм нөгөө интернетийн дараа үед гарч ирж байгаа хувьсгал гэдэг байгаа шүү дээ. Энэ ч өөрөө технологи эндээс үргэлж байгаа учраас энэ нөгөө хакер хамгийн боломж багтай гэсэн мөрөөдөөс нөгөө хамгийн санаачтай гэсэн мөрөөдөөс ихэд аяадаг гэсэн ийм нөгөө технологи юм. Тэгэхээр үгүй эндээ блокчейн руу тушилж байгаа юм. Оцогдож гэсэн гаас навдаг шүү дээ. Ажуулт технологи шинжилгээ байгуулсан. яг энэ хэмжээд байгаа. Ажуулт одоо мэдээж тухайн хүмүүс чинь зүгээр сууж байгаа хин нэг нь хийж иртэй баялаг гэж үүрдэг гэдэг шүү дээ. Мөнгөийг олох гэдэг шүү дээ. Ядчаад нөө өмсөж байгаа хүмүүс идж байгаа хүмүүс хин нэг өөдөж тэгэхээр хүсчихсэн маягаар за одоо шиг хөдөө аж ахуй байлаа гэж чинь газар тариаландаа түшиглээд юугаа хийх юм тийчнээ үйлдвэрлэлээ байгуулсан юм Улаанбаатар үйлдвэрлэлээ байгуулсан юм шиг юм үү хаалсан баруун аймагт юу хийх юм гэдэг маягаар хүссэн маягаар үйлдвэрлэлээ ямарсан хөгжүүлэх хийгээд хөдөлж байгаа хүмүүс мэдээж байгаа шүү дээ. Зүгээр хамт явж тоглож мөглөж. Тийм аа. Тэр үеийн альч тахад өнцөг бүлтгэж хэмжиж амьд эдгээр нэмэх хүний өмсөн бидний бидний ятсан гэдэг тийм тийм шүү дээ юу хараад ирээд хүн банаантай гэдэг байвал 90% адилхан хоортой бараг 96% орчим ойролцоо баггүй юу? Өөрөөр бидний тийм энэ дэлхийд байгаа амьд болгох гэхлээр эхнээс нэг хэлхтэй. Тэгэхээр түүнээс шалтгаалаад одоо та бүхэн бодлоо өөрийгөө мууртай харьцуулаад үзсэн. Нохойтой харьцуулаад бүгдээ хоол боловсруулах системтэй, хөдөлгөөний системтэй, амьсгалын системтэй, харамсалтай, тустай. Ер нь ингээд бид нар хоорондоо аягүй адилхан байхгүй юу? Тэгээд дээрээс нь дэлхийн ертөнц чинь зөвхөн бид нарт зориулаагүй тэр бүх амьд амьтныг агуулж бий болсон ертөнц байгаа даа шүү дээ. Тэр бүгд амьд бас амьдрах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо юу гэдэг бид нар хэрвээ өөрсдөө тэдний нэг амьтан гэж үзэх юм бол одоо бүр төрөл зүйлээр яриад бид нар чинь 3 төрлийн бичний нэг нь багхгүй. Нэг нь болохоор бонобо байгаа, нөгөөх нь болохоор орангутан лөө. Тэгэхээр бид нар тэднэртэй тэр хоёр амьтанд бол бүр маш ойрхон гээ 99 сарын ойролцоо биш гэнтэй амьд. Тэгэхээр энэ ямар ч амьд амьтны анхдагч хэрэгцээ бол survival буюу амьд тэрний нэг илэрхийлэл нөгөө хүүхдтэй асар хайр халамж тавьдаг. Өөрөө хөгжлөлт нэг авах чинь бидний өөр удам шүү дээ. Өөрийнхөө survival хөгжлөж байгаа нэг хэлбэр юм шиг байна. Тэгэхээр өөрөө дэлхийн хайр бол миний бодлоор баг оюун ухаандаас илүү цаад нөө зүүн дэлхийн асуудал байгаа байхгүй юу? Эцгийн хайр гэдэг зүйл байна. Амьд ч гэсэн байдаг шүү дээ. Бүгдээрээ мэдэн тэ одоо юу гэдэг тийм ээ манай энэ сайхан ярьжсэн нөгөө батгаалцсан тийм ээ ингээл уйлаа гэдэг хүмүүс тарж уйлаа тэрүүгээр буу юм болдог байсан гэдэг. Тэгэхээр яг л тэр чинь ч гэсэн ялгаагүй амьд болгоно байдаг юм. Тэгэхээр энэ зүүн бол бидний зүүн ёсны бөгөөд хууль ёсны анхдагч ирэх байхгүй. Одоо бид тэрийг хууль ёсны хэлээр бол ирэх гэж нэрлээд байгаа. Тэгэхээр бодтой талаар бол амьд амьтны анхдагч хэрэгцээ. За дараагийн хэрэгцээ нь юу? Хоол. За тэгээд удаан амьд би өнөөдөр яг одоо бол амьд. Гэхдээ ингээд маргааш өдөр амьдахын тулд хоол идэх хэрэгтэй. Өөр
Эрүүл аюулгүй. Тэгэхээр энэ эрүүл аюулгүй байх амьд явах нь бидний одоо хууль тогтоомжуудад бичсэн бүх эрхийг чинь өөр хэрэгцээ байна. Үндсэндээ тэгэхээр бид нар айгүй энгийнээр болгож авах юм. Нэг тийм айгүй гаднаас юм уу хүчээр ингээд өгцөн ч юм уу эсвэл шинээр бий болгоцсон гэдэг ойлголт биш байхгүй. Хүний эрх гэдэг чинь юусаа бидний л өнөөдрийн амьд байгааг бичиж шалтгаан байгаа юм үндсэндээ. А тэгэхээр мэдээж нийгэм ингээд танах бол айгүй төвхтэй бүтцтэй нийгэм байна шүү дээ. Маш олон асуудал байгаа учраас шийдлүүд нь олон янз. Одоо юу гэдэг тэр бүх системээ ингэж ухаж гаргаж ирж ойлгох хэрэгтэй. Эдгээр хараа жоох энгийн. Яг бол аль дээр нь амьд байна. Одоо үндсэн зорилгоос тийм учраас эхний хэрэгцээнүүд. Гэхдээ энэ хашин байнг давтаж байгаа байхгүй. Хин нэг нь хөдөлмөрийн баялаг бүтээх систем байна. Тэр нь одоо хоол байж болно шүү дээ. Баялаг гэдэг хоол тийм. Түүрөө идэх юм байна. Тэгэхээр яаж хуваарлах уу гэдэг дараагийн маш том асуудал чинь бүх гарч ирдэг. Бүх тогтцоо. Хүн ингээд бүлгэрэл байгаа бол гарч ирдэг байна. Их ажилтны гэх юм уу? Эсвэл бол их ажиллаж чадахгүй ч гэсэн тэмцээн нэг жоох хөвгтэй шүү дээ. Эсвэл тийм нэг ахмад хүн байна. Эсвэл тийм нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн. Тэр хүн яг адилхан идэх юм. Яг л ажиллаагүй хэдий ч адилхан юм уу? Энд чинь нөгөө байгаа баялагч хэрхэн хуваарлах тухай асуудал. Эсвэл та яд ингээд харсан чинь 10 хүн байлаа гэд 2 нь айгүй ааш муутай. Тэгэхээр эсвэл одоо бусдаа айгүй халтай дайнд ингээд төв болж байгаа. Тэр хоёр хөөх юм уу? Тэр хоёр тоол. Гэх мэтчний асуудал үүснэ дээ. Тийм ч одоо цөөнх таалагддаг цөөнх мод дэлхийд байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг дэлхийн цөөгч гэдэг юм. Энд ялгаагүй байхгүй чи цөөх тодорхой нэг цөөх хэсэг. Эсвэл тийм дотор үнэхээр нөө бичсэн байгаа хаад ингээд ийг сүүлд нь эрхэмлэн гэсэн шүү дээ. Тэгээд тэгж бичснээр ийг эрхэмлэгддэг байхгүй юу? Түүхийн туршид ямар нэгэн дүрм журам дандаа л байдаг байсан. Түүнийг дандаа л хэн нэг зөрчдөг байсан. Үнээр мэдэн шүү дээ. Тэгэхээр ингээд зөрчвөл одоо яах вэ гэдэг асуудал дандаа бүх нийгэм хэдийгээр одоо юу гэдэг дөнгөж аль дээр байгаа 10 дотор ч бай маш одоо тийм зохион байгуулалт нарыг бүтээх улсдаж бай ямар ч төрөөр марсаа ахаа зөрчигдүүл яах гэдэг асуудал дандаа л үүсэж байна. Тэгэхээр энэ бүх тохиолдлуудыг одоо дэлхийн ертөнцийн ингээ хөгжсөөр байгаад шийдвэрлэх гэж оролцсныг агаал үндсэн хууль гэдэг харга байгаа юм л да. Энэ бол өөрөө шүтэн ч юм уу эсвэл эцсийн зорилго ч юм уу өөрөлд биш энэ бол харга. Ямар юуны төлөв харга гэхээр бид нар аюулгүй амьдрах. Хамгийн энгийнээр хэлэх юм бол аюулгүй амьдрах, аюулгүй бөгөөд амьдрах. Тэгэхээр та техник чиглэлээр бодвол эрхчлөө суурь зарчим үзсэн баг тийм ээ. Тэгэхээр тэр зарчмууд дээр бүгдээрээ эрхчлөөтэй бүгдээрээ тэгш хэрэгтэй шүү дээ. Тэгээ бүгдээрээ эрхчлөөтэй бүгдээрээ тэгш одоо эрхчлөөтэй бөгөөд таны эрхчлөө энэ хоёр хиний эрхчлөө хоёр жаниш гэдэг эрхчлөө хоёр хоорондоо хэрвээ адил үн цэнтэй дигнит гэж үзсэн гэдэг лээ. Дигнит буюу үн цэн гэж үзсэн байх хүний одоо эрхэм чанар гэдэг юм бол ийм нийгэмд хүн болгоно үүний талханд бол ямар нийгэм байх ёстой гэж үзсэн байна. Ярилцсан байх. Задад ингэ. Та одоо сайн шийдвэр гаргасан бүгд оролцсон. Санал нэгтэй санал нийлээг хүн байсан уу? Аль нэг зарчимтай. Яг янз бүрийн зарчмууд гарч ирээд ийм байх. Өөрөө зөвшөөрөл золтой. Тэгээ өөрийнхөө санаанаас бүх тохиол байсан уу? Энэ бичихгүйгээр үлдэх. Байсан. Анаад байсан. Яг энэ харааг сонгохдоо яг сонгосон та гэдэг чинь олонхын саналаар тийм. Тэр өөрөөр хэлбэл арчлалын тогтолцоо үйлчилж эхэлнэ. Тэрээ бүгд тэрээ тэгшэрхтэй бүгдээрийнхэн эрхчлөө үн цэнтэй гэж хүлээн зөвшөөрөл арчил үйлчилдэг. Хүлээн зөвшөөрөхгүй бол маш өөр олон засаглалын үйлчлэл. Одоо өөрөөр хэлбэл энэ дотор ингээд ахлагчаа сонгоцсон шүү дээ. Хамгийн түрүүнд ахлагчаа сонгосон шүү. Ахлагчаа сонгосон ахлагчаа бол туршлагатай гэж үзсэн юм шүү дээ. Хамтраас арай жоохон ахмад байгаа туршлагатай. Тэгээ энэ систем бол маш олон зуун жил үргэлжилсэн шүү дээ. Бид нар дотроос хамгийн шилдэг нь өргөх хэрэгтэй. Хаан засгийг төгс хэлбэр тавиадсан одоо суур шалтгаанч тийм шүү дээ. Хаан бол тэнгэрээс заяатай, за эсвэл бурхнаас заяатай биднээс илүү ямар нэг юмар илүү оюун ухаанаараа ч юм уу гарал үүсэл ч юм уу тийм эсвэл одоо төрөлхтөл тэр хүнд мөнгө байсан байхгүй яа чи хаанаас хизээж хуваарлцсан тийм бусад нэг хөрөнгөтэй тийм учраас тэр хүний хэлсэн үг зөв бөгөөд үнэ тийм учраас бид дараач үлдэх ёстой гэдэг тогтолцоо олж хаан засаглалын хэлбэр. Тэгэхээр хаан засаглалын хэлбэр бол үндсэндээ бүх хүн адилхан оюун ухаантай ч юм уу адилхан потенциалтай адилхан эрхчлөөтэй гэсэн зүйлээр байдаг. Хин нэг нь нэгнээсээ илүү өссөн тогтолцоо байна шүү дээ. Одоо юу гэдэг бид нар эртний грек ромын тогтолцоог авч үзэх юм бол тэнд бол арчил байсан гэж үзсэн. Гэхдээ хүн болгон оролцоотой байсан уу? Хүн болгон оролцоо байгаа. Ямар хүмүүс их шиг байсан бэ? Тэгээ пассан хөрөнгө оруулалт гэдэг нь ихэвчлэн Ромын иргэн байх хэрэгтэй. Гаднаас бол
Дайны олцонд ирсэн хүмүүс бол хязгаарч иргэний ирэх хэлэхгүй шүү дээ. Тэр хүмүүс бол боол гэдэг маань бидний одоо өдөр тутам унаа уншдаг хоол ундны хэрэглэдэг малтай адилхан байхгүй юу? Статус нь. За таад нэг юу кино үзсэн Johannesburg дээр нэг хаагаад юм унаад Johannesburg-аас өмнөд Африк хотоо шүү дээ түүнээс хэлсэн. Тэр дээр нэг сансрын хөлөг унцдаг байхгүй юу? Хүмүүс очиод бууй болоод ингээл үзсэн чинь дотроос нэг юм амар жоом шиг хэлбэртэй амьд амьтан гараад ирдэг байхгүй зэвсэг бисгтэй. Хар гаргийн үн тийм царайтай юм байл та нэг тийм явдаг шавж шиг аюу амар царайтай байхгүй юу? Тэгээд бид нартайгаа байлтаад хүмүүс хэлчихдэг. Тэгээд үндсэндээ ялангуяа бид нартай туршил гэж хэлдэг. Энэ одоо ямар амьтан бэ гэдгийг бид таньж мэдэх хэрэгтэй баг шүү. Ханаас та хүнээс өөр юм уу хүнтэй адилхан юм уу гэж нөгөөд тийч аваачаад янз янзын туршил тэгээд гар бүлийн тайрч мэрэл зөндөө юм болж байгаа байхгүй. Тэгээд тийм дотор кинон дээр юу гардаг гэхээр тэр бодиттой дээр тэр гар бүлээ тайруулаад ингээд янз янз болоод байгаа амьтд маань ухамсартай ар гэрэн хойно үлдсэн буцхыг хүсэж байгаа тийм санамсруу байна. Би одоо ямар нэгэн тохиолдолд тийм дуудсан. За эсвэл дэлхийг байлдан дагуулгаж ирсэн байж байгаа юм. Гэтэл ер нь бол тэгэж одоо юу гэдэг хүмүүсийн харьцаж байгаа хэлбэр нь маш харгас болж байгаа байхгүй эзэн юм. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар одоо яах вэ? Тэр хүмүүс хэдэг нэг харагдах нь аюул жоом шиг байхгүй. Тэртэй бид нар яах вэ? Тохиолцоо хийх үү эсвэл ингээд үргэлжлүүлэн мухаа царайтай учраас тамдаад боолчсоор ах уу? Эхний асуулт. Хоёрдугаар нь та бүхэн ингээд бүгд өмнө тугланаас сүг биш өмнөөс яаж сүг авдаг бид нь тийм цаана тушиж байгаа. Эхлээд туглын жоохон амлуулна. Сүг оруулна шүү дээ. Тэгж байгаа зугаад авчин тийм. Тэгээд сүгээс хааж авч жагаад үлдсэнийг нь тоглонд нөгөө. Өөрөөр хэлбэл хэрвээ хүний төсөөлөл нь яаж юм? Жоохон харгас байгаа тийм. Тэгээд бид нар хооронд бодоод. Тийм одоо өөрөөр хэлбэл амлууч яг өмнө бодвол тоглондоо хэрэгтэй гэсэн үг. Тийм ч байсан да бид нар тэгж өөрсдөө зөвхөн. Тэгэхээр ингээд нэг өнцгөөс харахаар жоохон харгас. Гэхдээ бид нар яагаад өнөөдөр тэгж харцдаг вүлээ? Мал учраас. Өөрөөр биднээс юугаар ялгах вэ? Оюухан сэтгэн бодох чадвар маш шүү дээ. Яг шинэ амьдрах арганы хэрэгцээний хоолой гаргах нэг хэрэгцээ. Бид хэрэгцээгээ надад. Тэгэхээр бидний хэрэгцээ байна. Гэтэ бид нар бүх шийдвэрүүдэд хэрэгцээ гэсэн үндслээр зөвлөдөг. Одоо би надад энэ утас хэрэгтэй л шүү дээ. Тэгээд очиод хүний юм цуглаж авдаг. Бас болдоггүй те. Бид нар өхөртэй шалгаараар харьцаж штэ. Тэгэхээр өхөрний ялгаа юу вэ гэсэн асууад байгаа. Хүн өхөр хоёр ялгаа. Анхуу тэмхэж ядахгүй. Тэгэхээр ухамсар гэж нэг ойлголт байна. Тэгвэл эрхчлөө гэж хамгийн түрүүнд ярьсан шүү дээ. Эрхчлөөний чинь сурах шалтгаан угаасаа бид нар өөрт юу хэрэгтэй, юу хэрэггүй, юу таардаг, юу таарахгүй, яаж амьдрмаар байгаа хүсэл зориг байхгүй. Хэрвээ хүсэл зориг байхгүй, эсвэл ухамсар байхгүй бол бид нар тэр хүн эрхчлөө гэдэг зүйл нь олгодгүй. Яг одоо бодоод үстэй 10 настай хүүхэд хүссэн гэр эхлэх юм уу? 10 настай хүүхэд хүнтэй гэр эхлэх болох юм уу? 16 хүрсэн ч болохгүй, 17 хүрсэн ч болохгүй. Яагаад гэвэл хүнтэй гэрлэх гэдэг нь эрхийг бидлэхийн тулд 18 нас хүрчиж бүрэн ухамсарласан шийдвэр гаргана гэж бид үздэг. Хүүхдэд яагаад бид нар хүний эрхэд чагсаасан бүх зүйлээс сонголт өгүүлдэг шүү дээ. Өгдөггүй гэхээр энэ ухамсарласан сонголт хийх чадвар одоохондоо бий болоо гэж үздэг. Тэгэхээр ухамсарласан сонголт гэдэг маань бас өөрөөр хэлбэл хүн болж төрсөн шууд бий болдгүй юм байна л да. Яг хүн болж төрөхдөө бид нар чинь бичиж төрж байгаа байхгүй ихэндээ. Үндсэндээ бол гурван төрлийн бичний нэг төрж байгаа байхгүй. Бидний орчин үеийн тогтолцоонд байгаа хүн эрхийг нэлхийн тулд бүх эрхийг шүү. Мэдээж хүн болж төрсөн наад захын нөгөө амьтны бүх хэрэгцээг хийж өстэй. Тэр хүн аюул болох өстэй, хоолнд идэх өстэй, ээж аав нь хоолнд идэх өстэй тийм. Өмөр хувцастай байх өстэй. Орон байртай ч юм айл болохоор байх өстэй. Гэхин жишээс өөр эрхүүд ажиллаж байгаа боловч гэрэл нэг сонгуул өгөх мэтчлэнгийн ингээд орчин үеийн тогтолцооны эрхүүд байна. Тэр эрхүүд рүү бол ухамсарласан сонголт хийж ажиллаж байна. Бид нар сэтгцэн ямар нэг өвчтөй хүнтэй хүнийг бас ялгаагүй сонголт хийгдэх шүү дээ. Тэгэхээр энэ ухамсарласан сонголт байхгүй гэж үздэг. Гэхдээ ялгаагүй цаав суур нөгөө хүний мөн чанар нь орж байгаа учраас тэр хүн ахаад хоолундтай зөв ёсоор түүнтэй харьцах хэрэгтэй. Сэтгцэн өвчтөй хүнээр бид нар боол хийдгүү үздэг тийм ээ. Яг л бидэртэй ажиллах бүх хэвээр авахгүй гэж. Тэр энэ ухамсарласан сонголт гэдэг зүйл суур шалтгаан байгаа юм. Тэрийг одоо ингэ амьдтай гэж харьцаж байгаа юм шалтгаан. Хэрвээ бид нар өхрийг нэг л өдөр ахтай яг адилхан хүсэл мөрөөдөлтэй үр хүүхдэд хайрладаг тэр одоо хүний харьцаж байгаа харилцааг хараад зовж шаналдаг. Бас зовж шаналдаг шүү дээ. Бодтой байдлаар та бүхэн мэднэ шүү дээ. Хараад хамтарч байгаа шүү дээ. Гэтэ ямар төвшин зовж шаналдгийг бид нар мэдэхгүй. Гэтэ яг өөртөө адилхан зовж шаналдаг гэж бодчихвол тэгж харьцаж чадахгүй. Тэгж харьцах
хэцүү болчих واخхой. Тэр миний өмнө дурдсан киноч гэсэн ялгаа واخхой. Тэр хүмүүсийг тэгж ойлгосныхаа дараа одоо тийм хар гараас ирсэн амьтдаг бид нартай адилхан ухамсарладаг амьтдаг юм байна гэж ойлгосныхаа дараа хүмүүс өөрөөр харьцаж эхэлдэг. Тэр энэ тэгшэрхийн сурч ачин эрхлэн сурч ачин ерөөсөө л энэтэй холбоотой байна. А хэрвээ бид нар хүн болгоныг ухамсарласан сонголт хийж чадвартай гэж ойлгоод тэгш хандна гэдэг маань эндээс тэгшэрхийн зарчим үүсэж байгаа юм байна. Би бид нар адилхан хандах тухай зарчим үүсэж байгаа гэсэн үг байхгүй. Бүгд адилхан гэдэг хүлээн зөвшөөрсөн дараа тэгшэрхийн зарчим үүснээ дараа шийдвэр яаж гарах вэ гэх асуулт байна. Бүгд хоорондоо адилхан байхад хүн болгонд аль болохоор тэр эрх хэрэгчлээ хүндэтгсэн тэгш харилцсан ямар шийдвэр гарах вэ? Өөрөөр арчлсан асуудал асуудал шийдэхээс гарах болж байна. Бүгдээрээ одоо юу гэдэг түрүүн Ромын грекийн жишээг авсан. Тэгвэл одоо юу гэдэг дараа нь орчин үеийн одоо энэ арчил чинь одоо юу гэдэг хүн болгоны ширхтэй яг зөв суурь зарчим дээр суурилж штэ. Гэтэл энэ бол сүүлийн 100 гаруй жилийн асуудал байхгүй. Хүний түүхийг бүгдээр ингэж байгаа. Эхний Ром грекийн үед бол зөвхөн эрэгтэй, мөнгөтэй, цэргийн албаасан дайнд явсан гэдэг юм тодорхой шалгуурыг авсан хүмүүс сонгуульд оролцох хэрэгтэй байсан. Түүний дараа нэг хэсэг чингаа одоо юу гэдэг томоохон түүхийн одоо юу гэдэг томоохон нэг өөрчлөлт Магна Карта гэдэг таа сонсчихсан тийм. Английн 1200 оны үед хийгдсэн Магна Карта буюу тэр бол хаан засгийг тодорхой газрын эзэд тодорхой одоо аристократууд буюу аристократчууд язгуурчдууд хэдэн бол биш мөнгөтэй хүмүүс шүү язгуурчнууд хязгаарласны хэлбэр байна. Өмнө нь бол хааны хин ч хязгаарлагдахгүйсэн. Хаан засгийн хааны эсрэг хааны хэлсэн үг болгон хууль тийм. Тэнгууд Магна Карта гэдэг тэр баримтч юугаар анхны үндсүүлэх ёсны суурийг илэрхийлсэн баримтч гэж үздэг. Шалтгааны үгээр бид нар ингээд язгуурчнууд ингээд тодорхой бүлгийн хурал байна. Бид нар шийдвэрийг ингээд хамтын зарчмаар гаргана. Үүнийг хаан шуугчгүй болох хэрэггүй гэдэг нэг юм анхны зүйл байсан. Тэр өөрөөр хэлбэл энд нэг хаан энд нэг хэсэг бүлэг хүмүүс хоёрын хоорондын харилцааны тухай баримтч байсан байхгүй Магна Карта. Тэр энэ бол үндсэн болчихсон суурь анхны зарчим. Суурь анхны одоо үг үүрэг гэж үздэг. За Магна Картагийн үед бол дахиад язгуурчнууд байсан. За тэгээд нөгөө Enlightenment-тэй Европт нөгөө гэгэрлийн үе муу янз янзын философиуд гарч ирсэн. Хүний эрх хэрэгчлээ өөрөөр томьёолж эхэлсэн. Өөрөөр хүн болгон эрх хэрэгчлээтэй юм байна гэдэг үгээр хүлээн зөвшөөрч эхэлсэн. Грек Ромын хүлээн зөвшөөрөхдөө хүмүүсийг өөрөөр хардаг гэсэн. Хүн гэдэг бол яг номын гэрэл биш байсан байхгүй. Тийм зөвхөн тэр тодорхой эрх хэрэгийг эдэлж чадхууд хүсэж шаардлага хангасан хүмүүсийг хүн гэж тооцож байсан бол Enlightenment-ийн үед арай нэг өөр болоод дундад зууны Европын үед тийм ээ. Шашнаас салж эхэлсэн, үйлдвэрлэжилт эхэлсэн, маш олон хүчин зүйл нөлөөлж иж бид хүнийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгэж нэг 1800-аад оны сүүл үеэс эмэгтэйчүүд ирэх яриад эхэлсэн. Эмэгтэйчүүдийг хүн гэж тоож эхэлсэн. Тоох гэх юм уу, хүлээн зөвшөөрч эхэлсэн. Бид нар чи өмнөөс нэг жоохон илүү гэхдээ бас тэр нэг төвшөнд байлаа шүү дээ. Би шудраг хийж байна шүү. Өөрөөр хэлбэл бид нар сурах хэрэг байгаагүй. Бид нарт өөр хөсмөрөдлөөр явах хэрэг байгаагүй. Бид нар шийдвэр гаргах хэрэг байгаагүй. Бид нар хэн нэгний одоо эхнэр юм уу охин юм болоод тэр эхнэр охин гэсэн үр төрхөөр л амьдрах хэрэгтэй. Тэрнээс ч одоо тэр хүний эдэлж байгаа гэдэг хүн гэж хүлээж шин англи хэл өөрөө man гэдэг үгтэй шүү дээ хайр үгүй тийм. Хүн гэдэг үг нь одоо л эрэгтэй хүн гэсэн утгаар илэрхийлдэг шүү дээ. Монгол хэл Аз уулчны тийм хэлний юу юм шиг гендер зориулсан хэлний ялгаагүй хүн бол эрэгтэй мэт аль хэдийн хэлждэг. Найз хүн эрэгтэй мэт аль хэдийн хэлждэг байхгүй. Яг хөвчлэнгээ ингээд суур юм арай гайгүй. Тэгэхээр 1800 оны сүүлээс эхлээд эмэгтэйчүүд ирэхийн тухай ярьсан. Тэр үеэс бас ялгаагүй хар арьс хүмүүс ирэхийн хүлээж зөвшөөрөх тухай ярьсан. Тэр үед бүгдээр мэдээж нэг болчтой түүхийг хэрэг арьс өөр явуулах үзэж нэг хар арьстай хэсгийгээ бол зүгээр л сармагчингийн нэг гэж үзчихсэн шүү дээ. Өөрөөсөө болохоор арай нэг өөр төрлийн юм. Тийм учраас таашааж болно ч гэдэг юм зүйл байна. Тэгэхээр энэ одоо хүлээн зөвшөөрлүүд ингээд хүмүүс хөгжөөд яваад шүү дээ. Хүлээн зөвшөөрөл бүгд адилхан хүн юм байна. Одоо тэгш хэрэгтэй байя. Тэгээд энэ шийдвэр арчил дээр суурьж гарна. Арчил буюу олонхын тогтолцоон дээр тийм ээ. Олонхын тогтолцоон дээр олон шийдвэр гаргаж байгаа тогтолцоон дээр суурьж ажиллана гэдэг. Үүнээс цаашаа маш олон юм болж байгаа юм л тэр улс төрийн намын санхүүжилт хүртэл явсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл цаашаа маш олон тогтолцоо ялтаатай адил хэвлэлийн эрх мэрхэл арчлыг бэхжүүлэхийн төлөө үүссэн зарчмууд шүү дээ. Бүгдээр арчил нь өөрөө хүний эрх хэрэгчлийг баталгаажуулахад бол үүссэн тогтолцоо. Гэхдээ энэ тохиолдолд одоо энэ тэгшэрх хэмжээ хүлээн зөвшөөрөх туршилт нэг аюул том чухал юм гэсэн юм гэхээр танаа нөгөө хүчрхийлэх байх гэдэг юм байна гэж үзэж байна. Бид нар хэрвээ өөрсдөө амьтны нэг хэсэг гэж үзэх юм бол амьтны ертөнцийн чинь хүчтэй хүчгүй гэж зарчим болж байна. Энэ зарчим угаасаа л хаан зас гэж илэрхийлэх. Хаан нөгөө хамгийн их мэдл байна, хүч байна. Тийм учраас
хүчгүй яагаад үнэсрэг хүссэн үед хийх боломжтой. Харин үүнийг хүлээн зөвшөөрөх болоод ихэлсэн үе чи одоо нүүб мүү байгуулагдах үе багхгүй. Нүүб ямар та нийгмийн гэрээний амлал гэдэгээс сонссон баг. Тэр онлоор бол ингэж үздэг. Маш олон мянган жилийн турш хүмүүс хоорондоо маш их дайнтай амьдэрсэн. Одоо ингээд нэг юм хүлээн зөвшөөрөөд хэсэг үе сайхан амьдэрсэн гаднаас нэг хэсэг амьдтгүйж орж ирэл хамгийн таанч дээрэмдэл. Та нөгөө би танд киноноос шааж ярих туртай. Апокалипс гэх кино үзсэн тийм. Индианад амьдэрсэн чинь цагаан арслууд хурж ирэл тэдэртээ яаж харьцаж байгаа лээ тийм ээ. Тэгэхээр яг тэр шиг нөхцөл ингээд байнга л байсан. Тэгээд нэг хэсэг хүчтэй болоо сайхан болж исэн чинь байхгүй дараагийн амьтад орж ирэл нөгөө чинь хамгийн булаагаар авчиж байгаа. Тэгэхээр эсвэл хүмүүс энэ нөхцөлөөс залхаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар ч баталгаагүй амьдрал маш эрсдэлтэй. Ямар ч баталгаа байхгүй. Чи хамгийн хүчтэй бол хин хүчтэй бол биш бол хинч биш. Хүчтэй байсан ч гэсэн тэр чинь урт хугацаанд биш. Дараагийн хүчтэй гараад ирдэг. Тэр энэ нөхцөлөөс залхасаар байгаа өөрөө дахиад арчлын системд орчиж байгаа юм л да. За болио одоо хэдүүлээ орондоо ингээд учраа алцгаа. Үүнээс цааш бич аюулгүй чиж аюулгүй амьдрах гэх юм бол аль аль нь зэвсгээ 50. Зэвсгээ 50 гэж өөрөөр байлтахаар болио. Нүүбийн үндсэн байгууллагын шалтгаан эсвэл 1945 онд яагаад гэсэн хэрэг өмнө нэг 2 дугаар бай 2 дугаар бай 2 том бай болсон тийм. Үүний түүхэнд байгаагүй маш олон хүнийг устгах чадах хэмжээгээр зэвсгээ авчирсан байна. Өөрсдөө зэвсэг чинь зүгээр нэг жад байхаа болсон шүү дээ. Хоёр хүн хоорондоо бие нэг жадлах хоёроо биш болоод цөмийн зэвсэг гэдэг зүйл гарч ирсэн. Цөмийн зэвсэг лайныг яг үнэ зогсоосон шүү дээ үндсэндээ бол бид нар одоо ерөөсө дуусах юм байна үнээс хойш гэдэг ойлгосон. Тийм учраас нүг бол өөрөөр хэлбэл хоорондоо байлдахгүй их тайванчаар амьдрын. Их тайванчаар амьдрахын тулд ийм суур хэдэн зарчмууд амьдрах хүний эрхийн тухай нэг хөгжиж байна. Тэр баримтчуудыг харчихсан. Тэгэхээр энэ арчилсан буюу олонхын шийдвэр гаргадаг тогтолцоо маань өрмөй бий болгоод байна. Өөрөөр хэлбэл одоо энэ төр арчлаар энэ эндийнхаа баталгаажуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Хүн болгоомж хэрэгтэй, хүн болгоомж их хэрэгтэй. За тэгээд тодорхой асуудал үүсвэл хүнийг бид хамтдаа арчилсан арга шийднэ. Энэ суур гурван зарчмаа нэгдүгээр бичнэ. Тэгээд түүнийгээ баталгаажуулахын тулд түмэн зарчим цаашаа бичнэ. Түмэн дөрвөн зохиолч бичнэ. Тэгэхээр тэр дөрмүүд маань одоо ингээд янз янзын хэлбэр төрстэй янз янзын нэртэл байгаа байхгүй. Янз янзын төвшөнд үйлчилж байгаа. Гэхдээ энэ дотроос хамгийн суур зарчим одоо суур дөрмөө бид нар өөрөлдөн үзэж байна. Энэ бүх суур зарчмуудыг босгож байгаа зүйлээ бид нар үзэж байна. Гэхдээ яг ингэж ярьдаг л да суур зарчмууд гэдэг маань энэ нэгдүгээр хүний эрхийн суур зарчмууд нь орно. Тухайн улсад хүний эрхийн жагсаалт нь орно. Хоёрдугаар тухайн улсад үйлчлэх суур зарчмууд ордог. Одоо Монголд үгүй арчилсан ясны бэрхшээлтэй хүмүүст хэрэгснээр өдөр үзүүлэн оршлыг мэдэн шүү дээ. Тэгэхээр энэ зарчмууд маань үзүүлэлтээр тусдаг. Цаашлаад энэ арчлаар шийдвэр гаргах тогтолцоогоо бид бичдэг байна. Одоо арчилсан байна гэдэг нь олонхоор шийдвэр гаргах гэсэн үг шүү дээ. Гэхдээ нэг арчил нэг том сул талаар өндөр мэднэ. Одоо энэ дотор сууж байгаа намын гэрлийн үсний юм богино том багч хонцгой юм нэг үсээ халдсан болох шиг шийдэж болох. Хайд нийлээ. Гэхдээ хичээлээ нэг 10 минутаар сунгачаач гэдэг юм хийж чадах. Санал гар өгöd. Тэгээд бас бодож. Тэр энэ хоёр шийдвэрийн ялгаа нэг байна. Нэг нийтэд хамаатай нэг хувь. Өөрөөр хэлбэл хувь хамаатай асуудлыг олонхоор шийдэхэд дандаа аюултай нөхцөлөөр хавчдаг болох юм. Тэр өөрөөр хэлбэл шийдвэрийг бид хоёр байх хэрэгтэй болчихж байгаа юм дэс. Энэ шийдвэрийг хоёр хуваасан чинь дараа нь арчил үүсгэн дараа ойлгосон зүйл шүү. Эндээс биш. Зарим шийдвэрийг олон гаргаж болохгүй. Зарим шийдвэрийг арчлын аргаар шийдэж болохгүй. Намын гэрлэх хинтээс бол шийдэж болохгүй. Намын гэрлэх хэнийг харилцах шийдэж болохгүй. Намын гэрлэх анд явах хэсгийг шийдэж болохгүй. Яг тэгвэл энэ арчил марчил тогтолцоо үүсгээс ч өмнө намтай суур заягдсан зүйлүүд анд явах хэрэгтэй. Онгоц монгоц унахтай санхүүжилт магуулж дуустрын тогтолцоо. Тэр олон юмны өмнө би анханасаа л энэ дэлхий дээр амьдрахаар ирсэн байна. Тэгэхээр цаазаар ахаад ч сууршилтаа ерөөсөө бид нар хэддгээр орныг орлуулаа нөгөө хүн маш муухай хийсэн ч гэсэн очиж аглаад авах гэх тийм суртахууны бөгөөс суурь ирэх байхгүй бид нар хинч байхгүй. Тэнгүүд нийлдэхээр хийждэг ганцаар авах хийж болдог. Тэгэхээр нэг утгагүй логикгүй байхгүй. Чи хүн алж болохгүй. Тэгээ чи хүн алсан биш хамаагүй нэр авах гэж гэх юм. Логик цаанаа тийм байхгүй тийм. Би гэдэг өнөр алсан чинь цаанаа нэг аюултай юм гэхэд би бас буруу гэж юм шиг үзчихэж байгаа байхгүй. Тэр хүн алсан би буруу юм. Гэтэ би алхахын тэмцсэн. Ийм бид нар өөрөө бултах цаанаар хүн алж байгаа юм хэлбэр шүү дээ цаанаа. Цааш шалтгаан нь аюул аюултай. Тэгэхээр энэ хувийн шийдвэрүүдийг нэгдүгээр гаргах хэрэгтэй. Хувийн шийдвэрүүдээс илээд байгаа хүмүүс чинь боддог бид хүний эрх гэж нэг юм. Хүний эрхийн жагсаалтанд байгаа зүйлсийг олонхын шийдвэрээр өөрчлөхөд маш болгоомжтой байх хэрэгтэй болчих. Мэдээж энэ эрхүүдийг ингээд ирэмблэх юм бол хамгийн чухал магадгүй амьд явах гэх эхлэн л дээ. Чухал биш гэж ирэх би. Заримдаа юу гэдэг одоо цалиндаа чөлөө авах хэрэг гэдэг үзэл төрүүлсэн байна л да.
цалиндаа чөлөө авах хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд цалингүй чөлөө өгч боломжтой ингээд ийм гажих нөхцөл байгаа шүү дээ. Тэр бол хуулиар зөвшөөрдөг. Боловсролтой за эсвэл эрүүл мэндийн үйлчлэгээ авах хэрэгтэй. Гэхдээ чи очиод хүссэн эмэгтэй авахгүй шүү дээ. Хүссэн эмэгтэй ороод миний гар утаад ихгүй шүү дээ. Тэр нэг харьяалын эмэгтэй очин дэвтрээ үзүүлэх ингээд баахан нөхцөл тавьж байгаа. Их бодлоор энэ бол ихтэй арчлан системээр шийдсэн юм уу байгаа гэсэн үг байна. Арчлан системээр шийдэж болохгүй хэдий ирэх маань бидний одоо энэ оюун санаатай биеийн халтшгүй гэдэг холбоотой энэ ухамсартай нь холбоотой хэдий ирэх байна. Нэгдүгээр дамд явах байдал хэвээр өмчлөлтэй байх. Эсвэл зарчим. Тэгээд зүрх сэтгэлийн асуудал үүсэж байна. Тэр одоо гей хүмүүс ирэх мэрхийг бид нар ярих гэж сонирм байхгүй яг. Хэнийг хайрлах нь бид нар шийдээд яг яах вэ? Бид нар шийдснээр тэр хүн одоо эмэгтэй хүн хайрладаг байсаа болоод бид эрэгтэй хүн хайрлах болох уу? Болохгүй байхгүй. Бид яг бид нар юм гэж өөрчилж чадахгүй байхгүй. Тэрийг зөв хүлээн зөвшөөрөх болж байгаа байхгүй. Тэгэл хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр хувийн шийдвэрүүд буюу хүний эрхийг бид нар баталгаажуулдаг үнцөл. Баталгаажуулдаг. Тэрнээс шинээр зохиож бичиж байгаа ч юм уу эсвэл одоо хүчмүү болгож байгаа ч юм тийм боломж байна. Баталгаажуулдаг гэдэг маань түр түүнийг яаж хангах тухай асуудал. Нөгөөх нь баталгаажуулах систем буюу арчлын тогтолцоо. Үнцөл ерөөсө хоёр л байх юм бол нэгдүгээр хүний эрхүүд үлдсэн энийг яаж хамгаалах гэсэн залтууд л байна. Юу гэдэг засгийн газрын байгууллагатай ерөнхийдөө зөвшөөрлөө гэж заалч өөрөө хүний эрхийг хангахын тулд биелүүлсэн засаг. Өөрөөр хэлбэл хүчний тэнцвэрийг хангасан засаг л буюу хамгийн шударга засгийг бид яаж үүсгэх вэ? Эдгээр ингээд юу гэдэг эсвэл юу гэдэг их хурлын гишүүд 75 хоног хурлах юм уу 50 хоног хурлах. Хүний эрх явж холбоо сонсож байгаа учраас цаана тэд нар хүний эрхийг хамгаалахын тулд ямар хууль тогтоомж хэдэн цагаар ажиллах юм тийм ээ. Тэр асуудлыг цаана хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулийн үндсэн суурь зарчмаар агуулга бол үндсэн хууль ёсны гэх юм уу да суурь агуулга бол нэгдүгээр хүний эрхийн жагсаалттай холбоо түүнийг хангадаг арчилсан тогтолцоог баталгаажуулж бичсэн байна гэсэн. За яг гуравт нь бас нэг юм орж ирдэг манай хууль нар ярьдаг. Үндсэн хууль яаж хэрэгжих юм бэ гэх юмс бичих хэрэгтэй байдаг. Ханаад дотроос хамгийн чухал нь миний бодлоор хуулийн хэрэгжлийг зарчилж байна. Хэдийгээр бид нар улс төрийн намын санхүүжилт биелэл байна гэж хууль баталсан ч хэрэгжихгүй байна. Гол асуудал. Тэгэхээр бид нар өнөөдөр нийлж сууж байгаа батлах ганцхан дүрэн байх хэрэгтэй. Түүгээр бүх юм үнэхээр тэр хууль хэрэгжнэ гэж бодох юм бол бүх хууль хэрэгжих гэдэг л. Цаашаа ямар бол батлах нь одоо энэ блокчейнийг бий болгох уу тий гоё ингээ шинэ бүтээлч янз янзын аргаар бий болгох энэ бол дараагийн асуудал. Гэхдээ тэр чинь хэрэгжил гэдэг баталгаа хамгийн чухал. Манай ч айгуу сайн зөвлөлтэй шүү дээ бүгдээрээ сонсч байсан байх. Нэг хүн зөвл бас биш. Гэхдээ одоо тэр үчин зөрчиж байгаа төмөл олон улс төрийн албан тушаалтууд байгаа. Төмөл олон төрийн албаагч байгаа. Олон хэрэгжиж байгаа. Тэр үнцөл хэрэгжих баталгааг бол үнцөл өөртөө үнцөлөө шүүх буюу үнцөлийн хямд гэдэг механизм бий болдог. Манайд байгаа. Гэхдээ бас жоох асуудал байх нь байж байгаа. Гэхдээ хэрэг хэдүүлээ саяны үнцөл хэрэгжих үнцөл бий болдог гурван тогтолцоо ярьлаа шүү дээ. Нэгдүгээр хүний эрх хоёрдугаар нь арчилсан тогтолцоо. Арчилсан шийдвэр гаргах тогтолцоо шүү дээ тийм. Шийдвэр. Бидний миний бодлоор арчлыг таниулах хамгийн анхаарал бол хамгийн шийдвэр гаргах тогтолцоо гэдэг талаас нь ойлгож байгаа шүү. За гуравтын хэрэгжил гэдэг зүйл тогтолцоо. Гэхдээ энэ нэг асуудал. Энэ арчилсан шийдвэр гаргах тогтолцоо ямар байвал хамгийн зөв байвал дээр олгосон юм бол янз бүрээр хэлбэртэй шүү. Зарим парламентын засаглал, зарим ерөнхийлөгчийн засаглал гэнэ тэ. Гихмичтэнгийн хөлбөр чинь бүгд арчсан тогтолцоогоор шийдвэр гаргах тогтолцоо хэрхэн ашиглах тухай хөлбөр байгаа. Янз янз хөлбөр. Гэхдээ ихэнх санал нийлдэг нэг хөлбөр бол их нийлийн хууль гэж нэг зарчим байна. Ямар ч тохиолдолд арчсан засаглал маань буцаад хаан засгийн хэлбэрлэж юм уу бусад эрх мэдлийг төвлөрүүлдэг ч гэдэг юм уу эсвэл хүний эрхэд буцаад халдчихгүй тул эрх мэдлийг хууль заавал шаардлага байна. Өөрөөр эрх мэдэл гэдэг нь болтолтой та хэдийн түүний хэлдэг хүчирхийллийн зэвсэг шүү дээ. Би хэрвээ юу тийм төр додын боломжууд байгаа шүү дээ. Намайг одоо та хэд хүсвэл ингээд нэг газар цаажуулж чадахгүй шүү дээ. Төр хүсвэл цаажуулж чадахгүй. Цагдаа ярил аваад явуулах юм шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл төрөлт гэж бидний байгууллагаа эсвэл ахлагч те ахлагч байхгүй ч өөрөөр эрх мэдэлтэй энэ хүнд чинь зэвсэг байдаг байхгүй. Бусад хүний эрхийг хүчингү болгох, зөрчих, хязгаарлах эрх үүсдэг. Тэгэхээр энийг гэхдээ бид би хэрвээ хэнийг нэмэг болгоочвол намайг хаалт цан хийх үү? Хийн штэ. Түүнийг чинь хэрэгжүүлдэг юм тогтолцоог оршин байлгахын тулд ахлагчид байна уу, төрд байна уу бид нар хүчирхийллийн зэвсэг үү. Өөрөөр хэлбэл хин нэгний эсрэг хүч хэрэглэх боломжийг олгоод байна. Хүч хэрэгтэй алжил болохгүй гэдэг юм л да. Тэрний наан янз янзын аргуудыг хэрэгжилж болоод байна. Тэгэхээр хүчирхийллийн зэвсэг буюу шийдвэрийн арчсан тогтолцоонд бид
ингээд өөрсдөө зэвсгээ тавья гэж ярьдаг зүйл маань зэвсгээ нийлүүлээд ахлагчтай өгсөн гэсэн үг байхгүй байх тийм дээр. Tas нэрс тооцоо. Харин яг ахлагчтай сонгох ахлагч ямар зарчимтай хамт гэж яасаа юм. Яг ахлагчаа ээлжлээд авахгүй гэсэн. Угаасаа ахлагч ямар их мэдлээ. Насан турш ахлагч байх юм уу? Харин тийм өнөөс нь хэлж болох юм уу? Болохгүй юм уу? Ахлагчийн үг одоо бид нар санал зурж ахлагчтай зөндөө санал зурх гэсэн. Тэгээд тэгсэн тохиолдолд ахлагчийн үг юу дандаа давмгаалах юм уу тий? Эсвэл би хоёулаа очоод ахлагчийн үг авчих юм уу? Гурлаа очоод авчих юм уу? Маш олон цаанаас үүсдэг байхгүй. Тэгэхээр бид нар энэ дөрвөллийн төртэй харилцаа маань юм байна. Тэгэхээр энэ харилцааг бас өгч өгдөг, өнцөд өгч өгдөг. Эдний оролцоо, сонгуулийн эрх гэх мэт төртэй бидний харилцааны зарчмууд шүү дээ. Ахлагчтай үг зөрөх эрх үл гэсэн үг байхгүй үндсэндээ болоод одоо бүр болохгүй бол сонгуулаар авчих юм. Ахлагчаа авчаал эрх тамиртай байгаа. Ер нь цаанаа болсон байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол би гэдэг шиг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ахлагч гэнэ төр гэнэ энэ хүч хэрэглэх шийдвэр эцсийн байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ахлагчийн эрх мэдэл үндсэндээ шийдвэр эцсийн байх. Дээрээс нь хэрэгжих энэ том эрх мэдлийг бид нар заавал хуваарлах бол нэг ихэд дээр очихоор ахаад хаанаас гэж байгаа юм. Хаан гэдэг нь бид нар одоо нэг хүний тухай яриа биш шүү дээ. Энэ чинь маш том эрх мэдлийн тухай яриа. Нэгдүгээр ямар хууль хэрэгжих гэж шууд хаанаас эрх зөрсөн гэдэг аваад цаалал цаалж. Манай дөрөв бас тийм эрхтэйсэн сайхны хүртэл Монгол хүртэл зөвхөн хаан баг юм биш. Тэгэхээр энэ том эрх мэдэл ингээд өөрөөр хэлбэл хууль юу байхыг, хамтын шийдвэр яаж гаргахыг, хамтын шийдвэрээр бүгд хэрхэн амьдрахыг, түүнийг хэрхэн хэрэгжихийг, түүнийг зөрчүүл яахыг гэдэг энэ гурван асуудлыг салгадаг болсон. Энийг бид нар Монгосгийн эрх мэдлэг байхын зарчим гэж байна. Нэгдүгээр шийдвэр хэрхэн гаргах вэ? Буюу парламент. Хоёрдугаар шийдвэр хэрхэн хэрэгжих вэ? Зэрэг зөрчил эрх мэдэл засгийн газар. Гарсан шиг хэрэгждэг байхгүй юу гэж тэгэхээр маш олон нөхцөлөөс хамаардаг. Бүгд сайхан амьдралын шийдвэр гаргачаад чадахгүй шүү дээ. Хэрэгжүүлэхээр чинь боловсруулалтаа олгох сайхан амьдрах юм уу? Эрүүл мэндээ сайжруулах сайхан амьдрах юм уу? Зам байр сайхан амьдрах юм уу? Үр тайр сайхан амьдрах юм уу? Эдгээр зөндөө хараг байна шүү дээ. Тэгэхээр тэр олон аргуудыг чинь хэн нэг нь бас шийдэх хэрэгтэй. Тэгэхээр тэр бол гүйцэтгэх мэдлэг. Хэрвээ энэ зөрчигдвэл одоо яах вэ гэдэг шүүгчлэл шийддэг. Сэргээж явахгүй бол хууль гаргасан хэрэггүй байхгүй. Өөрөөр нэг шийдвэр гаргаад тэрийг хэрэгжүүлэхдээ буруу хэрэгжүүлээд байдаг. Түүнийг бид нар засахгүй бол энэ эхний хоёр тогтолцоо ч ямар ч утгагүй болчих. Тэгээд түүнийг бид нар шүүх эрх мэдэл гэж нэрлэдэг юм. Одоо орчин үеийн шүүх. Тэгэхээр энэ эрх мэдлийг ингэж гурван хуваарлаад тогтолцоогоор бид нар эрх мэдлийн хуваарлалт гэж нэрлэдэг. Тэгээд энэ гурван энэ одоо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийн хоорондын харилцаа гэдэг нь хүмүн юм байна. За ихэнх хууль тогтоох систем хуулиар баталчаад эрх мэдэл нь яаж хэрэгжүүлэх нь гүйцэтгэх хөтөөс хууль тогтоохтой хэрхэн харилцахыг. За баталсан хуулийг нь шүүх буюу үндсүүлийн шүүх хүчингүй болох юм болохгүй юм уу тийм ээ? Шүүхийн гаргасан шийдвэрийг хууль тогтоомж хэрхэн босгох юм тэргээд түмэн ийм арцаасан веб шиг юм байгаа байхгүй юу? Цалаан аахны шүлс шиг. Тэрнийгээ бид нар хууль аниндаа суур юм үнцүүлдэг биччихдэг. Тэгээд дараа түмэн хууль тогтоомж түмэн шийдвэр гаргах гэж байгаа. Энэ тогтолцоо өөрөө ингэж оршиж байгаа гэсэн. Тэгэхээр яг хуульч нарын үүрэг бол энэ олон арцаасан системийн учрыг олох байгаа юм л та. Тэгвэл иргэдийн ялангуяа сэтгүүлчтэй ач холбогдол юм уу нэг оршин байгаа юм үүнийг иргэдэд ойлгох. Энэ болж байгаа нөхцөлийг зөв тайлбарлах. Энэ бол одоо сэтгүүлчний гол ач холбогдол зорилго одоо байгаа сэтгүүлч байгааг мөн чанар болов гэж бодоод байдаг юм байна. Энэ дотор авлаад тахлаа илрүүлж хэлэх, засах боломжоор илрүүлж хэлэх, үүнийг өөрчлөх боломж иргэд юу гэж үзэж байгааг төвцөх хөргөж. Ихэнх шиг агуу болов ач холбогдолтой өөр баг. Мэдээж үүнийг юу болж байгааг та нар ойлгоход бол мэдээж их тод ойлгож чухал тийм төрөний хэлсэн янз зүйлс. Тэр одоо үүдэг хоёр одоо тогтолцоо шүү дээ. Нэг нь одоо эхнээсээ эхэлж байгаа тогтолцоо, нэг нь болохгүй байгаа тогтолцоо хоёр. Аль алинд нь нэгдүгürt нь бүгдээрээ ихэл үндсэн хуулийг орчдөг. Үндсэн хуульд хууль хэрэгжлээ гэдгээ шийдэж байна. Одоо шинэ Монголын тохиолдолд бол хууль хэрэгжих хэрэгтэй. Мууч сайн ч хууль хэрэгжих хэрэгтэй. Буруу байвал засах хэрэгтэй шүү дээ. Хуулийн хагаар. Тэрээс хэрэгжүүлэхгүй байж болохгүй байна. Замын хөдөлгөөний дүрм түмэн алдаа байгаа. Гэхдээ хэрэгжүүлэхгүй байх юм бол тэгээд бүр бантан болох юм. Тэрийг бид нар чи буруу байл юм байна гэж бодох юм. Яг л буруу байлыг чи шийдэх хэрэггүй байхгүй юу? Тэрийг бид нар бүгдээ энэ олон тогтолцоогоор шүүх шийдэх ёстой ч гэх юм уу хууль тогтоомж өөрчлөх замаар шийдэх ёстой гэж бид нар харилцан шийдсэн шүү дээ. За одоо энэс нэг асуудал хэдүүлээ бусад үндсэн хуулиас ялах хэрэгтэй. Үндсэн хууль ёс буюу би яг ёсод үндсэн хууль гэж нэрлэх үндсэн хууль ёс гэж яриад байгаа. Тэгэхээр энэ бол тогтолцооны тухай асуудал байна. Үндсэн хууль нэг баримт бичгийн тухай асуудал гэж байна тийм ээ. Монгол улс 24 он үндсэн хуультай байсан, 40 он үндсэн хууль баталж байсан, 60 он үндсэн хууль баталж байсан. Гэхдээ үндсэн хууль судлаач нарын зүйлс бол энд үндсэн хуульд ёс оршиж байгаа юм байна. Энэ бол үндсэн хууль нэртэй баримт бичиг байсан боловч энэ гурван тогтолцоо байгаа. За хүний эрхийн жагсаалт байдаг юм.
Гэхдээ улс төрийн эрхүүд ч маш хязгаарлалттай байсан. Ардсан тогтолцоож харагдах зүйл байгаа одоо шүүгээд сайд нэрийн зөвлөлийн нэг шийдэн, ардын хурлын нэг шийдэн гэж бичсэн боловч бодиттой тал дээр тэнд нь одоогийн парламент болж байгаа шиг тийм зүйлэг тийм одоо юм дийлт одоо байдал тийм чөлөөт байдал байхгүй. Хэрэгжлийн талаар нэсээ ярьж чадахгүй. Сайд нэрийн зөвлөл хамаг асуудал шийдэжсэн. Энд үндсэндээ бол надад эртний программын нөгөө нэг баячуудын ч гэдэг юм уу тодорхой элит ангийн нөхцөлөд зохицуулах эрхлэл үүсэж Монгол хэрэгжижсэн юм шиг байна. Дээрэс нь одоо юу гэдэг Монголын арчлалын тогтолцоо бол бид нэг ингээд Чингис Мингис гэж гоё ярьдаг. Гэхдээ энэ бол яг би Чингистэй ямар ч асуудалгүй байна. Гол асуудал нь хэрэг бид арчлалын тухай ярьж байгаа бол Монголын арчлалыг 90-ад онд хийсэн. Социалист тогтолцоо буюу одоо юу гэдэг 24 оны үндсэн хууль батлагдсан тогтолцооноос өмнө Монгол богтаант буюу хаант засагтайсэн. Хаант засаг дундаа ердийн одоо бусад орнуудын шашнаас цахламт хаан биш шашин төрийн хослон баригч хаантай байсан тийм ээ. Түүний өмнө болохоор нэг хэсэг хүмүүсийн давталт байсан. Гаднаас асуудал шийдэжсэн тийм. За түүний өмнө хаанцтай. Өөрөөр хэлбэл арчлалын түүх байхгүй байхгүй. Тэгээ одоо яг дөнгөж 20 хэдэн жилийн дараа яагаад ийм асуудал байна гэхээр бид нар дөнгөж судалж байгаа арт юм. Гарцаа байхгүй юу? Гэхдээ яг энийг товчлох маш олон арга зам бид нар товчлохгүй л байна л да. Заавал туулж ингэж унж мунж ингэж босч явна гэсэн тэр замаар л яваад байсан. Тэр үндсэн хууль ёс гэдэг маань өөрөөр хэлбэл үндсэн хуулийн баримт бичиг байснараа байдгүй юм байна. Энэ тогтолцоо бодитоор оршин байхыг болгож байна. За зарим улс орнууд Англид бол үндсэн хуулийн баримт бичиг байдгүй одоо болтол. Тэгээд дээрэс нь монархтай. Монарх буюу хаан хатаатай шүү дээ. Гэхдээ үндсэн хууль төстэй орно гэж үздэг. Яг бол хаан нөлөөллийн шинжтэй хаантай юм шиг боловч тэр үндсэн хууль тусах хэвээр маш олон энэ зүйлүүд нь олон баримтчуудад туссан байдаг. Үндсэн хуулийн тухай ярихдаа бүгднийг хамруулж ярьдаг байна. Үндсэн хууль гэдэг тийм бол энэ үйл тэгж үзсэн суурь зарчмууд байна. Бүгднийг нийлүүлээд бид үндсэн хууль яс гэж үзнэ. За Канада гэдэг юм одоо шиг зарим улсууд болохоор хүний эрхийн жагсаалтын бийл болоод цаа тусдаа баримт бичиг, засаглалын тогтолцоо тусдаа баримт бичиг. Үндсэн хууль гэж ярихдаа тэр хоёрыг нийлүүлж ярьдаг. Америк ч гэсэн үндсэн хуулийг батлахдаа Америкт хамгийн анхны конституц нэртэй баримт бичиг баталсан газар баггүй гэсэн юм. Энэ зүйлийг хамгийн анхны өөрөөр хийсэн газар гэсэн. Америк бол танаа тогтолцоо байхгүй яг үндэ Америкийн анх үүссэн тогтолцоог бид бодох юм бол хэсэг хүмүүс тоосон газар дээр бүгдээр дахиулаад ирсэн баггүй. Тэгээд та кино үзэр үзчихлээсэн шүү дээ. Газар авахд бол ямар арга байсан гэж бол уралдаж ямар ч хамаагүй шудраг гэж бодсон янз бүрийн аргаар баялууд аваад. Тэр хэрэг ингэ шууд англи француудын хоорондоо байлцсан англичууд эсвэл одоо юу гэдэг тэнд байсан хүмүүс түрүүс нууж ирсэн хүмүүс англиар аваад байлцсан шүү дээ. Тэгээд аймаг их асуудал англи шалтгааны үгээр хуулийг хатаа хийх гэсэн байхгүй тэндээс авч ирээ. Наа чи манай нутаг учраас би орж ирээд тэрийг аваад та нар юм дээр надад татвар өгөөд хуулийг тэгэхээр үгүй тань англи хаан бидэрт хамаагүй бид нар тустай юм чинь тусаад хүмүүс болсон юм гэдэг батхын тул үндсэн хуулиар батлсан. Тэгээд мэдээж хэрэг тухайд бол тэр Америкийн үндсэн хууль туссан маш олон одоо Европын үндсэн санаа байлцсан Европ гарсан байсан шүү дээ. Бүгдээрээ тэр Европод гарсан байсан кантын үндсэн баримтлаас ч юм уу тийм ээ хэмжээний үндсэн баримтлаас авсан боловч тэндээ өөрөөр төр засагтай бүлээн зөвшөөрсөн зарчмууд байж чадаад хоолой зөвхөн элит хэсгийн тий гаалаг хэсгийн ойлгох тийм зүйлс байсан тэгээд Америк улсууд өөрсдөө төлөвлөж гэсэн. Түгээр л Америкийн амбич тэндээ л ихэлсэн. Одоо бид тэр усыг арчсан болсон хэрэгцээ шүү дээ. Арчлын өвлөрч шиг шахах хэрэгцээ ус гэсэн. Түүний дараа Европын улсууд Америкт жишээ авсан гэх маш олон улсууд арчсан болж одоо тэгээд үндсэн хуулийн усыг хөвшүүлж хэлсэн гэсэн. Батлаж хэлсэн. Үндсэн хуулийн эхний давалгаа бол Америкийн үндсэн хуулийн ёсны эхний давалгаа бол Америкийн үндсэн хуулийн бий болсон гэж байна. За дараагийн давалгаа нь 2 дугаар дайны дараа. Хоёрдугаар дайны чинь баахан улс орлоо 1940 он шүү дээ. Бүгдээрээ уул нь бол нөгөө хүний эрхийн тухай арчлалын тухай дээр хүлээж зөвшөөрсөн шолон голоо үзүүлээд бий болсон байсан боловч хүний яг цаг нь болсон чинь энэ муу хүн, энэ сайн хүн энийг орлоор наалаа, энийг камп цуглуулж байгаа алчиг гэх хүмүүсээс юм уу зүйл гарсан байна. Герман бол одоо юу гэдэг тайлбар түүхийг хараад үндсэн ёсны чиглэлээр улс төрийн философи өндрөөс ахмаар хамгийн шилдэг философи тэнд бий болсон шүү дээ. Хамгийн шилдэг философичд улс төр судлаач нар хамгийн шилдэг баримт бичгүүд хаана тэнд байдаг. Боловч цагийн тулсан чинь ерөөчүүдийн зүгээр үнэ маш гарч ирсэн байна. Тэгэхээр бүнд тэр нэг амар зүйл байгаа гэдэг нь үеийнхээс хэрэгж чаддаг юм маягтай зэвсэг. Тэгэхээр түүнийг ахад хязгаарлахын тулд тэр юу гэдэг байгууллага чинь байгуулагдаад хөрөнгө төвхлийг батлаад үүнээс хойш улс орнууд би энэ хэсрэг хүчирлэх замаар хоорондоо муудалцахгүй. Одоо ямар арга хэрэглээ?
тэг хэлцээр байгуулсан тэр нь бүтэхгүй бол 20 тавих. Өөрөөр эдийн засгийн арга гэдэг байлтай болчихсон шүү дээ. 20 тавих буюу бүтээгдэхүүнийг оруулахгүй гаргахгүй татварын нэмэн байна тийм. Ийм аргаар байлаа. Тэрнээс яг нэг хүнийг одоо улаан цай ингээд амь насны тасалч ч юм уу байлгач ч юм уу байгаа болов. Яг хоо энэ нүбийн одоо энэ баталсан дүрм журам бас дэлхийн сүүлийн 60 жил авч явлаа л та. Одоо харин ажих гэдэг нь л жоохон эвгүй болох гэдэг. Эсвэл одоо юу гэдэг дараагийн сайн шатндаа гарах бах. Олон улсын түвшний өнцгөл тогтолцоолсон шүү дээ. Яг үнэ бол тийм. Эсвэл жоохон сорилт авах гэдэг шиг харагдаад байгаа өнөөдөр нөхцөлд. Яг бол сүүлийн жилүүдэд болж байгаа маш олон одоо технологийн өөрчлөлтүүд үнцүүлэлт ясны том сорил болж байгаа гэсэн үг. Хүний эрх том сорил болж байгаа. Хэдийгээр ингээд 100 жил бид нар үнцүүлэлт ясаа бүлэмжлэл дэлхийн баярын явцсан шиг боловч хүний нөө цаад нэг тийм эвгүй мөн чанар маань бас принч өөрчлөлттэй байна л да. Хүн болгонд өөрчлөлттэй байна. Хэрэг гаргаж нэрийг алчих гад байж байгаа. Өөрөөр энэ чинь амьдны бидний зөв байхгүй санаа байгаа тааш тийм. За үнцүүлэлт ясуудыг маань үндсэндээ ингээд юу гэдэг хамгийн энгийн юмтай ингээд болгож тайлбарлаад байгаа шүү. Ингэж тайлбарлахгүй бол ингээд би ирэл нийгмийн гэрээний онолыг Кант эсвэл Кант үзэхдээ тэгжээ гэж ярих. Нэг тийм хос хэсэг байхгүй. Би ер нь нэг юм дээр аягүй олон жил хичээл заасан, хүндээ гадаа зүгт хичээл заасан. Хүмүүс яг тийм юм яриад ихээр ингээд хөвшөөгөл байна. Биш болоод хэлдэг. Эсвэл болчныгаа үзэн үзгээл болоод эхэлдэг учраас иймэрхүү хэлбэрчсэн аргаар юм гэдэг юм яриад байгаа гэсэн. За энэ хүртэл ярилцсан зүйлээр асуух зүйл байна. Тэр тэгж чад үнцүүлээ нэмэлт өөрчлөлт үүсгэж байгаа. Гол сайн хай даалгавар дээр нэг уншихад өгсөн байлээ шүү дээ. Тэгэхээр чи тэрийг одоо ярилцах юм гэж боддог. Одоо зөвхөн яг сайн ярьсан зүйлээр эсвэл асуух сэтгэлдэлтэй хэлдэг. Яг өөр юм гэж бодлоо. Болноо товчлох арга байгаа гэсэн шүү дээ. Тэгээд бид нар ингэ товчлохгүй нэг ингэ яг нөгөө замаар л яваад байгаа. Тэгэхээр бас ингэ хэцүү санагдчих. Товчлох арга байгаа. Борсон гэдэг. Яг одоо шинэ технологийн хэлбэр бид авчиж яваад байгаа юм байна. Facebook ч юм уу, блокчейн ч гэх юм уу. Блокчейн үнээр хэрэгжих юм бол одоо их хайсан сонсдог байна. Би бол гэхдээ нөгөө нэг асуудал байгаа. Эхнийхээ хамгийн том асуудал нь манай чихийн мамх байдаг гэсэн үг байхгүй. Өөрөөр төр засаг бол тэр их мэдлэг хангахч мөгөд хамгаалагч штэ. Уулын сууш шалтгаан гэж одоо бид нар өнөөдөр бидний эрхийг зөрчиж байгаа талаас нь 100% тэгчээд байгаа юм байна. Тэгээ бодтой талаар бид нар яг төр засагтай байх асуудалд ороод түр ингэж яриад байгаа чинь нөгөө юм тийм зүй засгийн зүйл бид нар хийх ёстой учраас тэгэхээр байгаа штэ. Бид нар хийх ёсгүй бол бид төр засагтай бас харилцах шаардлага байхгүй штэ. Тэгээ би сүүлдээ бүр нэг тэгсэг амар сэтгэлээр байна. Нэг календар гардаг шиг 10 хэдэн найзгаа дагуулаа 20 хэдэн найзгаа дагуулаа нэг сум дээр очиж сумын ирэх бүх иргэдийн орлыг аваад өөрсдөө сайн хөгжөөд байна юм. Тэгээд одоо манай нэг зэрэг бас бүтэхгүй л дээ Монголд яг одоо яг тэр сум дээр ямар ч чигээр авах байдгүй байхгүй. Нөхөлийн хуваалт чинь нөхөлийн хуваалт бүр чинь хоёр янз яваа. Нэгдүгээр хэвтэй хуваалт буюу хууль тогтоох гүйцэтгэх шүүх гэдэг тийм. Хоёр хуваалт болохоор босон хуваалт гэж байна. Тэр нь төв орон нутаг Мишээ төв орон нутаг гэж. Тэр энэ хоёр одоо ингэсэн энэ хууль маань бас өөрөөр төв засгийн газар их хурлын шийдэхийг орон нутгийн хурал орон хэсэгт шийдэх гэсэн. Одоо та сэтгүүлчид бүгдээрээ мэдээж та сум дээр сургуулийн пар солихсон чинь сольж чадахгүй гэсэн санаа гэж байна. Яагаад гэвэл хамтлагийн амнаас мөнгө өгөхгүй байна. Манай тийм хэдэн босоод тогтолцоо байдаг байхгүй. Нэгдүгээр боловсролын систем, эрүүл мэндийн систем, цагдаа мөнгөс хөх систем, шүүхийн систем дээр ч бүгдээрээ босоо. Босоо удирдлагатай чинь дээрээс нь шийдвэр гарна. Төсвийн дээрээс нь хуваарлаа. Тэрэндээ харуулж өгөх ажиллагаа явуулна. Тэр босоо удирдлагын тогтолцоог эрүүл орон нутгийн төслөлийг сайн ойлгоод, сайн ажиллана. Тэгж чадахгүй бол зарим аймаг сургуулгүй зарим шүүхтэр жилдээ 5 хэрэг шийдэж чад зарим шүүхтэр жилдээ 5,000 хэрэг шийдэж байгаа. Монголын тийм нөхцөл бодтой байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөөр бид нар нөгөө нөхцөлийг бүрэн аяхгүйгээр хийж байгаа. Орон нутаг болохоор өөрөө нэг жижиг хэдэн урамжтай шүү дээ. Бас хэдэн төгрөг болно. Бодтой талаар их мэдлэг яг мөнгөтэй хэсгээс хамаарал байгаа. Өөрөөр юм хийж чадах хэсэг чинь сагуулжил нөөц байгаа хэсгээс хамаарна шүү дээ. Өмнө хав ягаад дандаа нөгөө үтгийн индексээр нэг дордог шүү дээ. Та өөрсдөө чадварын индексээр харсан баг. Шалтгаан нь тэнд мөнгө үйлдвэрлэлд өөр хөлтөнд оршоод байгаа юм. Тэр энэ нөгөө бодтой л нэгдүгээр хөгжлөн цаанаа бас дайлгаагүй ресурстай холбоотой гэдэг юм уу? Орон нутагт одоогоор энэ төв засгийн газар ингээд хамгийн их хэмжээ төвлөрүүлсэн шалтгаанаар орон нутаг хөгжиж чадсан Монголын нэг юм онцлог байна.
Тэгээд бид нар яг ярьдаг л та холбооны ус гэж мэдэн шүү дээ. Холбооны ус гэдэг маань орон нутагт суур эрх мэдэл байдаг газрыг хэлдэг байна. Орон нутаг гэж нэрлэгчүүд бид нар ч өөрсдөө уулзалтаа одоо Америкийн 50 мужийг жишээл Аризона муж бол өөрөө бүрэн эрх стейт шүү дээ. Ус. Одоо яг бид нар муж гэж орчуулдаг тийм. Швейцарын холбооны ус ч гэдэг юм уу, Германы холбооны ус. Нэгдмэл улсын онцлог болохоор энд суур эрх мэддэг зүйл байна. Эндээс хүсвэл ийшээ ирэх хөнгөтэй. Нөгөөд бол эндээс хүсвэл ийшээ ирэх юм. Одоо Швейцарын холбооны улсаар сая сүүлийн үед баахан жишээ аваад байлаа. Швейцарт 7хон сайдтай. Засгийн газар ийм цомхон, ийм гоё гэж яриад байгаа байхгүй. Тэр манайх тийм болох хэрэгтэй гэж боддог л Швейцар шиг болж чадахгүй яг тэр үний төрийн аль багш чинь тоом өндөр. Яагаад гэвэл Швейцар холбооны улс бүх эрх мэдэл нь байдаг байхгүй. Боловсрол ямар байх юм, хоол хүнсээ яах юм, татвар ямар байх юм, тэр татвараа буцаагаад юу зарцуулах юм, замаа гэх юм байх юм тийм. Тэр нь энд холбооны засгийн газарт буюу төвс засгийн газарт аюулгүй байдал байн байлаа, аюулгүй байдал гадаад худалдаа цөөхөн хэдэн зүйл гэж байна. Тэгэхээр тэр цөөхөн эрх мэдэлд асуудал харилцаж байгаа чинь цөөхөн албан тушаалтай юм байдаг тодорхой. Тэрнээс биш энд одоо асуудлууд руу оролцох ч ирэхгүй байдаг. Одоо та мэдэн штэ Америкт анхаарал ирсэн хүмүүсийн сургуульд орох асуудлыг дээд шүүх шийдсэн. Их хурц шийдэггүй шүү. Конгресс нь шийдэггүй, сенат шийдэггүй. Дээд шүүх хар арьс цагаан арьстай орж адилхан хэрэгтэй учраас тэр тухайн үед хар арьс цагаан арьстай хүмүүсд тусдаа сургуулсан юм. Тусдаа автобусанд явдаг боловчтой. Сегрегашн маш том бодлого. Сурах хэрэгтэй ч үнэ хар арьстай ч гэсэн чи хүн. Гэхдээ цагаан арьстай хамт сургуулсан бөгөөд хоёр уур сургуулсан байдаг. Нөгөө хоёрт нь хоёр өөр нөхцөл байдал байдаг. Нэг нь одоо юм хоолундтай, нэг нь хоолундгүй. Нэг нь сурахчтай, нэг нь сурахчгүй. Шал өөр харьцаж нэг сургууль сурдаг шийдвэрээ үцэн үлэн шүүхэн гаргасан болохгүй гэж байна. Түүнийг хэрэгжүүлэх гээд холбооны дээр ч гаргачихж байгаа. Түүнийг хэрэгжүүлэхэд тодорхой нэг мужийн сургууль чинь нэг мужид нэг орон дээр бүх сургуульд очиж оруулахгүйсэн. Яагаад гэвэл Америкт мужууд нь тийм том байхгүй. Дээд шүүхийн шийдвэр гарчаад байхад чинь оруулахгүй манай мужид үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нөгөө хүмүүсийн сургуульд нь оруулахгүй. Холбооны зэрэг орж ирчээж тэр хүмүүсийг хамгаалах сургуульд нь оруулах. Тэгээд Forest Camp дээр та санаж нэг сургуулийн хүүхдээр зогсчихсан юм шиг сонь гараад байдаг шүү дээ. Тэр чинь тэр сургууль руу их сургууль руу хүүхдүүдийг оруулахад холбооны цэргүүд орж иржээж мужийн цэрэгтэй цагдаатай тулчиж оруулчихсан. Манайд бол ийм асуудал үүсэхгүй. Яг бид нар төв засгийн газар дээр хэмнэлээ өгдөг нэгдмэл бас хэрвээ тодорхой орон нутаг цагдаа морьтойгоор төв засгийн газартай муулцсан гэвэл тийм асуудал байхгүй шүү дээ. Нэг хоёр тийм асуудал бас байсан. Түүхүүд гэхдээ нууц яваад өнгөрсөн тохиолдол байдаг. Хитрхи одоо томорсон гэх юм уу тухайн орон нутаг өөрсдөө. Гэхдээ манай нэгдмэл засаг ерөнхийдөө уламжлалт нөгөө төрийг үзэх бүх юм чинь аягүй төвлөрсөн болохоор ерөнхийдөө төв засгийн газар дээр бүх асуудал шийдвэрлэдэг. Гэхдээ нэг аюултай нөгөө нэгдмэл улсын ах хэвстэй гингүүтэй орон нутгийг зөвөр наад захын суурь хэрэгцээгээ өөрсдөө хангах ч юм уу өөрсдөө асуудал зохицуулах боломжгүй байна. Тэгээд бол сургуулийн паар марчин шиг аймгийн ч юм уу сургуулийн төсвөрийн паар авчих юм байгаад байгаа. Эсвэл аймгийн засаг тэгээд өсвөрөө тэр хүмүүдийг одоо төлөвшин засгийн газар шилжүүлээд өөрсдөө хуваарлалтаа харж байгаа хаанаас сургууль руу явах шийдэх гэсэн. Тэгээд тэгж болдоггүй. Яг төсвийн зохион байгуулалт тийм байдаг. Орон нутаг ингээд цагдаад машин аваад очих болдог шүү дээ. Эндээс шийдвэр гараад хууль зүйн яамд шийдвэр гараад тэгээд явах хэрэгтэй. Тэгээд тэр мөнгө төсвийн захин зохиолагчтай хооронд шилжиж болдоггүй байхгүй. Гацчаад байдаг хамгийн асуудал өдрөө өндөр төсөв бүрээ өдөр идэх болно. Тэгэхээр бодит нэг юм төвхтэй асуудлаас болоод ингээд за өдөр хэвтэ төрх мэдлэг байрлал ярьж байгаа байх юм байна шүү дээ. Тэгэхээр их мэдлэг нэгдүгээр 3 хуваагаад хоёрдугаар үс төрх мэдлэг гэж хоёр шатнд ингээд салгажж нэг их мэдлэг төвлөрсөн замаар аюултай байдалд орохгүй бас хамгаалж байгаа гэсэн. Бүх их мэдлэг төвлөрүүлчих юм бол нэг том хаалт гэж хэлсэн. Ингээд салгаад хоорондоо зүй зохистойгоор ихэн харилцааны бүгднийг маш олон хууль тогтоомжоор бий болгож эдрийг нөгөө буцаад ирэх чинь хамгаалагдаж байгаа. Заримдаа энэ олон систем ч өөрөө буцаад хүний эрх эсрэг болчих жоохоо саяны одоо сургуулийн паарны асуудал чинь. Хаач тэргүй чухал шүү дээ. Хамт явах хэрэгтэй холбоотой асуудал байхгүй юм уу? Өвчин дуусна ханаа дөрөв хатраа он дээр хүний эзэн ч та сүлүүд амар багц. Тэгэхээр паар бол хүний хувь хүний аюулгүй байдлын асуудлаа гэж бид нар үзэх хэрэгтэй байна. Тэгээд түүний зохицуулсан хууль тогтоомж маань бодиттой буруу хэрэгцсэн байна. Бид нар хамгийн хэлбэр замаар партаах боломж олохгүй л байна. Тэгэхээр заримдаа хууль тогтоомж өөрөө ингээд нөгөө хитрхи амьдралаас тасраад ихээр юм антан болгоод өргөчдөг. Тэгээд буцаад тэрийг системчлэхийн тулд бид нар шат шатнд хууль тогтоомжуудыг засдаг л да. Тэгээд засч явсаар байгаа сүүлдээ одоо юу монголчууд юу гэж ямар арга зам дээр сүүлийн одоо баг 10-аад жил ярьж байгаа. Бүр өнцгөлтэй засахгүй болохгүй байна. Тэнд нэг журам засахаар өөрчлөгдөхгүй байна.
тийм нэг засаг дарга шийдвэр засах гэсэн чинь болохгүй байна. За тэгээд юу гэдэг хуулийн төвшин засахаар болохгүй байна тий. Одоо бүр үзүүлэлт төвшөндөө засч иж нэг зарим нэг гацааг явуулахгүй болохгүй юм. Бид нэр эцсийн хариу тийм хариуд ирчээд байна. Тэгээд үзүүлэлтийн нэмэлт орчин зөвхөн энэ засгийн асуудал биш шүү дээ. Өнөөх засгаар ажлын хэсэг байгуулагдаж байсан, төсөлөвчжсэн. Тэрний өмнө ч яригдчихсэн. Би бүр 2009 онд үзүүлэлт төсөлөвчж үзчихсэн. Өөр дээр нэг хэдэн хуулийн судлаач нар нийлээд үнцүүлийг ингэж гоё болгоно гэж баахан Германы юм харж байгаа л одоо ахаар гоё идеалны мэдээж амьдрал хэрэгжих баахан бичсэн байлаа тийм дээ. Гэхдээ санаа нь юу гэхээр бид нар нөгөө үндсэн эрхсэн суурь тогтолцооныхын зарчмаар Ром Германы эрхсэн тогтолцоотой үсгэж ярьдаг шүү дээ тийм ээ. Ром Германы гэдэг маань хин загвараар одоо стилээр ажил суурилсан тэгдий философи бас суурилсан байгаа байхгүй тийм дээ. Ер нь тэгж бодох юм бол иймэрхүү үнцүүл байна. Америк үнцүүлийг одоо унших юм бол Герман яг болохгүй. Герман тогтолцоо бол маш тодорхой бичдэг байна. Яг юу гэж ойлгох юм гэдэг маш аль болох хамгийн тодорхой бичдэг. Маш нарийн ойлгомжтой байж суурилдаг. Тэгэхээр бид нар яг тэр тогтолцоогоор бичих юм бол ингэж бичээ. Манай онцгой одоо харахаар зарим нэг юм бас ойлгомжтой байна. Тэгэхээр бодтол нэг том асуудал үүсгэхгүй л байна л да. Гэтэ бас үүсгэсэн байж байгаа үүсэхгүй. Түр шашин түр зарчим дөрөв нэгдүгээр зүйл дээр тэн дээр тухайн нэг юм өгөх байна. Түрэн шашнаа шашин төрөө дээд энэ яг юу гэсэн үг вэ гэдэг асуулт байхгүй. Тэгээ маргаанууд энэ дээр гарч л байсан одоо хэмдэрж ерөнхийлөгч юм, энхэр ерөнхийлөгч юм болохоор цагаан сараар ганданд очиж мөрөгдөг байлаа шүү дээ түрийн тэр өмнө. Тэгсэн чинь ч нөө дээд нь мөнхний зарчмын эсрэгээр олцсон байдаг үгүй хэмдэрж ерөнхийлөгч юм ламнар ерөнхийлөгчтэй ирдэг болсон. Тэгээ одоо цааш юу ч болох юм Иргэдэгчийн цагаан сараар залгуулт яаж хийх юм сэтгүүлчтэй хуваарлыг одоо авах юм аа. Одоо энэ багийн бид нар энерги асуудал цаана дахиад нэг орсон байна. Бид нар сайн нөө төсвийн амар олон нэг одоо 4-5 жил төсвийн амар хэцүү байдалтай шүү дээ Монголоос. Тэгж яхад нөө гандан сэргэн засах гэх хитэн дээр бомыг өгчлөө. Өгсөн байхгүй юу? Тиймээс хажуугаар нь одоо миний ажиллаж байгаа хууль зүйн суурил гэдэг улсын хууль зүйн судалгааны байгууллага шүү дээ. Манай төсвийг талын тас байхгүй юу? Тэгээд маш олон судалгааны урлагийн үеийн төсвөөс гаргасан. Өөртөө амьдрал амьдрал. Бичээр хэцүү байхгүй Монгол судалгаа болтож авдаг юм аа гэдэг шүү дээ. Тэгэхээр их мэтчлэнгээр ингээд төсөв ингээд ханаж гиснээр нөгөө гандан авах төсөв өгч байгаа. Тэгэхээр энэ яагаад гандан төсөв өгч байгаа түр монголч одоо үнцөөс сурч маань бүхний шашин шүлэг хэрэгчлээ тэгшин болоод тэр чинь бүх шашин тэгшэрх байх гэсэн хэрэгтэй байхгүй. Тэгвэл хэрэгцээ сүнд өгөх хэрэгтэй юм уу? Өгөхгүй бүгдэнд өгөхгүй байх хэрэгтэй юм уу гэж тэгшэрхийн зарчмын дээр янз бүрээр тайлбарлаж эхэллээ шүү дээ тийм. Тэнгүүд буцаад өөр юмуд ярьж байгаа юм л да ганданг болоод шашны байгууллага гэдэг нь хараагүй маш соёлын байгууллага гэж бодож байгаа маач гэдэг юм. Ингээд арчил маань өөрөө яг л аргумент дээр суурилдаг илүү хүлэн зөвшөөрөх аргумент дээр нөөц өгөх гэж байгаа байхгүй. Өстөлтөд нөөц буюу төсөөл өгч гэсэн үг шүү дээ. Тэр энэ ингээд шашны тухай маргаан бодтол дээр хин хэдэн төр тухайн бүх тухайн маргаан болж өрч байгаа. Таад мэдгэл ах бодтол дээр сонгуул дээр лам нар ямар оролцоотой. Ил гарч ирэхгүй ч гэсэн аюу оролцоотой болсон шүү дээ. Хацаатай. Манай бүх төр засгийнхан чинь тэгээд 2-3 дахь дээр хуваагдсан. Тэр ховдог тоглолгаа дээр хуваагдчаад тэр хоорондоо бас би нэг янз янзын юм. Тэр төр чинь төрөө шийдвэрт нөлөөтэй байна. Яхаа. Тэгээд энэ систем биш байхгүй. Энийг тэ нэрээ сайн гоож гарч ирсэн гэж би өөр амар баярлна гэдэг. Тэр бол үнэхээр тийм тогтолцоо цаана оршоод байна. За сонгуулиар хүнд очиж мөрөгдөг бол заавал яа их үү. Гэтэ бүх нэр дэвшигч нар чинь бүх гадар чи хооц. Иргэдээр хараа бас үүддэг. Зөвхөн сонирхолтой кейс гэж ярьсан. Би танд нэг өөрчлөлт өгөхгүй бас. Тэгсэн чинь бос тайлбар яас. Нэг хүн бас төр гарах камаа засах байж. Тэгэхээр ч нэг нэрээ яг тийм байна. Тэгэхээр сүүлд яг бодож байгаа юм чинь шүү дээ. Нөгөө хийхдээ тэр хүн гарсаа бас мэдгүй. За гарах марах дээр шүтэг мүтэг бол болов яах вэ гэж бодё те. Гэтэл яг энэ шийдвэр гаргахад очиж асуудаг хүмүүс байна. Тийм. Шийдвэр гаргахад зөвшөөрөл гаргадаг хүмүүс байж байгаа. Нөгөө нь одоо ямар ч юм мэдэхгүй үнээр зурхаан мураа гарч байгаа нэг юм хийж байгаа. Одоо энэ одоо улааны салбар улбашаа сайн нөгөө та солонгосын эмэгтэй хүмүүс жонсон шүү дээ. Тэр шалтгаан ч шашинтай олгоно шүү дээ. Тэр найз гэдэг хүн бүү шүү дээ. Тэр хүнд шийдвэр төрийн мэдээллүүдийг задалдаг тэр хүнтэй зөвшөөрөлдөг байсан байгаа байхгүй юу. Тэр нууц мэдээлэл зэтэлгээл мөн юм байгаа дахад бидний итгэсэн нэг арчлан тогтолцооч нэг юу гэдэг ламтай зөвшөөрөлдөг болсон байгаа байхгүй юу. Мэдгүй би бол ламыг хүчтэй хүчгүүд авах ярихгүй байгаа шүү. Зүгээр хүчтэй ч байсан ламтай хэлж болохгүй байхгүй миний бодлоор. Арчлан шийдэх юм санагдаж байна. Тийм.
Энэ бол олонхороо шийдсэн хоёрдугаар за өөрөө шийдэж байгаа өөрийнхөө тэр янз янзын мэдлэг боловсрол ур чадвар ордоо байгаа нотлог баримтыг үрээд хүн шийдэх ёстой шүү дээ. Тийм ээ? Тэгвэл одоо энэ гэж тийм хурлын гишүүд чинь завсарлагын хугацаанд явдаг тийм. Одоо явж байгаа арга хэлбэрнүүд бид нэр өмнөх чуулганы хугацаанд юу хийснийг тайлагнаад яриад явдаг шүү дээ. Уг нь бол эрэг чуулганд юу үйлцгийг би та нар дундаас гарсан юм чинь иймэрхүү асуудал дээр та нийтийн одоо байр суурь юу вэ? Би аль талд ярих уу гэдгээ бас ярих хэрэгтэй юм байна тийм. Биднээс би ингээ хэлсэн шүү, би ингээ гарсан шүү, манайх ингээ гоё хийсэн шүү. Юусе одоо байна дэлгэн дэрстэй. Тэгэл би ч гоё хийсэн шүү гэж ярьж байгаа л дараа нь юу болох ч хүмүүс юу юм шиг байх цаа ямар хөл гарч байгаа. Өнөөдөр одоо шинэ одондоо ингээд болж байгаа чуулганы үйл явцыг харж байгаа. бид хүний хэлсэн янз янзын одоо хурцтай эсвэл юм хошин нөхцөл байдал ч гэдэг юм тэрний тухай яриад байгаа болохоос тэрний цаана яг боддог ямар асуудал яригдсаныг хүмүүс тийм ч ойлгох болоод байна. Яг тэрийг ойлгох нэг парламентист төлөвчнөр явуулна бас өөр юм шиг байна л да. Бүрэн сайн ойлгохгүй байгаа. Зүгээр л тэр тэрнийг тэгж хэллээ те. Тэр тийм хувцтай байвч гэдэг юм ингээд бид нар нэг өнгөн талын юм дээр юм байна. Яг гэхдээ тэр бас хүний сонирхох зүйл юм уу? Бас хүн чанар янз янзын юм авч ирэл дуртай. А гэхдээ цаанаас чухал юмнууд яваад байна гэдэг санзаар байгаа шүү. Хэцүү ах уу? Одоо их хурлын гишүүний 20 сая төгрөг байдаг шүү дээ. Тойрогтой зарцуулах гэдэг одоо тойрогтой гишүүн. Тэр чинь тайрогт өсвийн тэрийг хаан зарцуулсныг хараад үзэх бол хийлээд байгаа шүү. Төрөмс байгаа. Яг тэгэхээр төрөмс байгууллага нэрээр хуулийн төс бичүүлгээр гаргадیں۔ 20 сая төгрөг хуулийн төс бичиж байгаа төрөмс байгууллага байгаа. 10 сая төгрөг, 5 сая төгрөг. Эсвэл томоохон хуулиар 2-3 гишүүн нийлүүлж байгаа нэг одоо судлаач төгрөг, хэсэг судлаач нар. Гэхдээ ихэнх нь тийм биш. Ихэнх нь өөрийнхөө юу хийсэн тухай тайлбараа хэлүүлж байгаа. Хэвлэл мэдээлэл байгууллагууд өгч байгаа. Тэр өөрөө надад. Тэгээ өөрөө бас бичлэж байгаа. Тэр чинь сонгогчтой ажиллах гэхээс илүү өөрөө бас бичлэж байгаа. Тэрийг бид сонгогчтой ажиллаж байгаа гэж үзэх юм уу? Тэгэхээр хэвлэлийн байгууллагууд чинь сонгогчтойгоо сайн ажиллаж байгаа хүнийг сурталчилж байгаа юм бол бусад хүмүүс ч юм бас энэ чинь PR-ийн зөв PR-ийн хөлбөр хийж ажиллах. Цог байх юм байна. Тэгээ одоо эдгээр дээр яг би нэг айгуу би сармэсэж хамгийн чухал зарчим бол эдгээр энэ байгаа юм байна. Яг л одоо хинтер Эстониач яг өндөр Монголч бүх зүйлээр бид нар гайхуулсан харуулгач байгаа. Арчсан осод байдаг бүх байгууллагч байгаа шүү дээ. Парламент байна, парламентын сэтгүүлч байна, шүүхэн байна тийм. Сулаач байна, их сургууль байна гэх юм. Арчсан тогтцоонд байдаг бүх юм бид нартай байгаа. Гол асуудал нь хууль хэрэгжилт л байгаа. Яг одоо Монголд бол муу хууль юм уу, цөөхөн хууль их хуулинд асуудал ерөөсөө биш. Хууль хэрэгжилт нэгдүгээр ойлгож тэгш хэрэгжилттэй асуудал. Хүмүүс нөгөө одоо нэг баян хүмүүс дургуурч гэдэг юм уу, эсвэл төр засгийн дургуурчдаа шалтгаалж хууль тэгш хэрэгжихгүй байгаа гэсэн. Баян дүүжлэхгүй намд дүүжлээ. Тэгээд чи би зөрчсөн чи. Цаа ерөөсөө амар сонин тийм лог гарсан шүү дээ. Цаагаараа зөндөө идэж хад би энэ улаан гэлээ гэрч. Ерөөсөө тийм болчиход байгаа хөө. Яг цаанд итгэх тухай асуудал аюул чухал болчиход байгаа хөө. Өнөөдөр арчсан нам ялах тухай юм уу, ардын нам ялах ч гэдэг юм. Тэр бол ерөөсөө сонин биш болчиход байгаа хөө. Миний хувьд судлаач байв. Бид нар аль намд итгэж гэдэг юм уу, эсвэл үүдээ аль улс төрчлаг тухайгаас илүү одоо үүдээ бандажны асуудал гэж гарч байгаа шүү дээ. Энэ бол одоо үүдээ заа нэг хүний бандаж гэж за эсвэл нэг хүчингээр том асуудал юм шүү дээ. Гэтэ цаана нэг том асуудал нь бид нар Монгол улсын төрөлд итгэх тухай асуудал байна. Төрийн түвшээч гэх нь одоо уламжлалтны гой өгнөд байна шүү дээ. Яг хөө заримдаа аюултай, заримдаа ихтэй бас агуу чухал. Бид нар энд ингээд нэг тодорхой улс болж орж байгаа шалтгаан чинь тодорхой одоо төрийн нөөц хүмүүс гэж байдаг бол тэр нэг амин сүнс төлөвшөлтэй бас оршоод байгаа байхгүй тийм байгалийн шалтгаан. Тэр зүйл чинь үгүй байна. Манай одоо яг ажлын газрын дараа гарч ирсэн нэг амар ирсэн шүү дээ. Тэгсэн араас нь юм доош гарч ирсэн нэг амар ирсэн тийм. Шүүхийн тэрэндээ зөв тэр хэсэгтээ боорч байгаа юм тийм. Тэгэхээр бол дараагийн хүн яаж шүүхт очиж асуудлаа шийдвэрлэх юм? Яаж итгэх юм? Юу бодож бид шүүх юм? Уул бид нар чинь хичнээн улс төрийн маргаадаач гэсэн бид нар тогтолцоонд өгдөг арга юм байхгүй. Чи өнөөдөр ногоон гэрлээр тарчин гэдэг чинь тогтолцоонд өгч гэсэн. Улаан гэрлээр зогсож байгаа гэдэг чинь энэ зөв би тогтолцоонд итгэж чинь гэсэн үг байна. Өнөөдөр хэрвээ тогтолцоонд хинч итгэхгүй бол гараад намайг хинч авчих боломжтой байна. Намайг дээрэмтлэх боломжтой. Би дээрэмтлэхгүй шөнө арай цагаар гайгүй шиг яваад ингээд энэ чинь Монгол хацсангүй тогтолцоонд ажиллаж байгаа учраас хамгийн болохоор хэлсэн гэж яриад байдаг болгож зөвхөн улс төрийн скандалын тэр хэсгийг хараад байгаа. Яг өчтөл дээр хүмүүс ажиллаа игээд салгаа авчираад гурван даах аюулгүй явж болж байгаа юм нь бол ажиллаж байгаа гэсэн үг. Гэхдээ яг сүүлийн үед нөгөө
цалингаа авчраас аг амьдрахнаас ч гоё хэцүү болж байна л. Монгол янз бүрийн нөгөө олон улсын ингээд үзүүлэлтүүдийг харахад 50 хүн байдал гэхээр аюул хүнд болдог шүү дээ. Аюулгүй байдлаар Монгол нэлээд хүнд болдог. Тийм. А тэр чинь аюул том асуудал байхгүй. Яг бид нар нөгөө тэрсэн хүний ахтаж хэрэгцээ юу гэж аюулгүй байдлаа. Тэр ахтаж хэрэгцээний төвшөнд уулан гайг. Тэгэхээр наас түүний дараагийн хоол хүнс гэл ингээд нөгөө эрүүл байх асуудал руу орох юм ингээд автомат гэж хүмүүс асуудал орчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ хууль хэрэгжлээр миний хамгийн чухал хууль хэрэгжлийн цаана чинь бид нар засаглалт итгэхгүй, хуулинд итгэхгүй, Монгол энэ зэрэг оршихуйд аягүй чухал асуудал байгаа учраас энэ хамгийн чухал асуудал гэж байна. Тэгшээ асуудал. А энэ гурав бол үнэхээр хамгийн чухал зүйл байна. Энэ дөрөв. Яг одоо бид нар ингээд яриа суугаад хариу өгөх мэдж байгаа байхгүй юу? Би нэг намын залуучуудын байгууллагын гишүүн. Би тэгэд бас баахан юм ярьж одоо ингээд залуучуудын үзгээс те одоо томчууд ингээд юм янз янз заалны тоонд орцсон ийм юмд ороогүй хүмүүсийн зүгээс бидний барьж авах тэргүүн чиглэлийн улс төрийн одоо асуудал юу вэ? Яг үнд эдрийг гаргачихсан байхгүй юу? Би яг адилхан гарччихсан айгуу гайхаад. Улс төрийн өмнөөс салах хэвээр асуудлыг захин байдлаар те хүнээс харах усаар шийдэх хэвээр. Хэл мэдээлэл харах асуудлыг альч нам байсан дэмжих хэвээр. Альч нам байсан дэмжих хэвээр. Тэгжээж бид нар аль алинд ашигтай тогтолцоо Монголын төлөө харах юм бол их хэрэгтэй байна. Тэгээд ажил дурчилт гинөө эсвэл бизнесийн эрхчлөө гинөө эсвэл нэг юу гэж нэрлэхгүй ямар ч байсан хүмүүс нэг баялаг бүтээх түүнээс өөр шимийг хүртэх тэр боломжийг явуулах хэрэгтэй болж байна. Тэрэн дээр бол мэдээж яг зах зээлийн маш олон хэлбэрүүдийг бид ярих. Гэхдээ ямар ч байсан бид нар зүгээр одоо юу гэдэг хин нэг юм бүтэхгүйгээр ямар ч хоолнд бий болохгүй байхгүй. Тэр үзэсгэлэн асуудлыг харах хэрэгтэй. Тэгэхээр хоолндоо бий болохыг шударга тогтолцоо бий болох хэрэгтэй. Тэгэхээр энэ дөрөв манай суур асуудал болох нь болчиход байна. Гэхдээ энэ дөрөв чи ажилтны тул тэгэхээр энэ хэрэгтэй байна. Энийг чинь зохицуулах хууль тогтоомжууд дотор амьдрах, дотор хэрэгжих хэрэгтэй болж байна. Тэгээ одоо Монголд орж байгаа бүх энэ хэл одоо асуудлууд улс төрийн ингээд том том маргаануудын цаана байгаа зүйлүүд үнийг болоо тэгээд хууль хэрэгжил хоёр бүр дэвширхээ асуудлууд байна. Хууль дэвширчихгүй байна. Тийм учраас би одоо та нар жолооч нарт таксын жолоочтой ярьдаг байсан тийм ерөөсөө л хууль хэрэгжихгүй байгаа гэж ярьдэн шүү дээ. Мосаа юм уу ингээд хараалын үг хэлээ ингээд эсвэл ингээд чагсах хэрэгтэй мэрэгтэй ч юм уу гэж хүчирхийлж яриад байгаа юм шиг боловч цаад хүний хүсэж байгаа юм яг үүндээ нэг энд улсад сайн сайхан байгаа гэсэн итгэл хүсэж байгаа. Зүг тийшээ явж гэх юм уу. Тэр зүйлийг л одоо намын янз янзын ялгарлаа хаяад бодмоор шүү. Одоо стори бах юм ирчихлээ. Одоо өөр асууж байна. Өөр коммент нэг сая хоёр өдрийн өмнө амьдралдаа гэсэн жишээ. Манай өвгтэй баярлалаа сонир баярлалаа өөрийнхөө тухай сонирч намын сонир гардыг нам. Тэгээ одоо нам болоогийн тэгээд сайндар заагээд энэ хорооны иргэн цэрэн дээр чинь манай хороо их гоёос 2-3 иргэдийг засаж өгсөн баярлалаа. Тэгээд нэг тэр нэг хатын юм билээ. Тэрэндээ баярлалаа. Гэдэг чи та ингэ ярьсан юм гэж гоо гэдэг өөгч ингэ асуухгүй гэж битсэн байна сайн нэг өөгч ингэ л гэж байгаа. Тэгээ за юу нөхс чи манай боломжны 3 иргэдийг зассан. Ямар боломжны 3 иргэдс чи яагаад нөгөө нэг трактораар зүгээр нэг боломжийг хусцсан шүү дээ. Тэгээ харж хараад ингээ боломж ингээ боноод нэвдэрчдэг тэрийг ингээ хуссан байгаа байхгүй. Тэрийг манай боломжны 3 иргэдийг засаж өгсөн баярлалаа оруулсан. Тэгээ тэр гоо их юм хийсэн шиг бичүүлж штэ гэдгснээр айгүй нэг хамгийн гол манай үгс ямар ч яриагаагүй гэж тэгэл тийм нөө хороонд амир идэвхтэй энэ хүн мэдээж хэл ам хийх манай намын гişүн гэж оруулсан байхгүй. Тэгэхээр бас яа хэлбэлээс ямар их юм өгч байна өөрсдөө сурталчлаад гэж бодчихлоо. Тэгээд 뉴스 мэдээлэл тайп сурсан дээр л хийж байгаа шүү. Уг нь манай арчлыг айгүй амьд болох гол хүмүүс байхгүй. Гол институт тэгээд сэтгүүлч нар мэдээлэл айгүй. Арчлыг айгүй чухал амьд сүнс. Яг л судлаач нарын хэлсэн зүйл арчлын амьд сүнс нэгдүгээр боловсрол гэж ойлгодог. Тэр нь арчлын боловсрол энэ тогтолцоогоо ойлгох боловсрол. Мэдээж яг боловсрол дотор инженерийн боловсрол орлоо байна. Тэр бол чухал энэ ажил дээр нэг хаалганд бий болох. Гэхдээ энэ тогтолцоог ойлгох, өөрөө хаана байгаагаа ойлгох, тэгээ өөрөө юу хийх ёстойгоо ойлгох, өөрөө өрхийг, өөрөө үүргийг ойлгох. Энэ арчлын иргэний боловсрол гэж яриад байгаа. Энэ зүйлийг арчлын бол баталгааж үздэг. Арчлыг өөр хамгаалж үздэг. Хоёрдугаарт нь болохоор хэл болт. Зөв мэдээлэл түгэл. Зүг гэх юм уу, үнэн гэх юм уу одоо та юу гэж нэрлэх юм бэ? Мэдгүй шударга гэх юм уу. Хэрэв хэл мэдээлэл бодлогдоод хэл чи өөрөө бусад хүмүүсийг бодвол хамаагүй дагуу хэрэгтэй байхгүй сэтгүүлч гэдэг байр суурь чинь тийм. Та би сэтгүүлч надад тань хэлэхгүй надад хэлэхгүй мэдээлэл өгнө шүү дээ. Зөв би сэтгүүлч ингэж үзэж байгаа гэхэд намайг ингэж үзэж байгаас хамаагүй хүчтэй байна.
сонь бичсэн зүйл одоо Facebook постоос хүчтэй хэвээр шүү дээ. Телевизийн мэдээ гарч байгаа зүйл Facebook постоос хүчтэй хэвээр л байна. Бид нар янз янзын одоо сошиал медиа гарч ирээд нийт мэдээлэл ач холбогдлогоор нуураад судалгаа яриад байгаа боловч хүмүүс яг ямар мэдээлэл итгэх вэ гэхээр телевизийн мэдээлэл итгэдэг байхгүй. Тэр дундаа телевизийн мэдээний цагаар гарчсан юм арайч бодлоо биш үү гэдэг гэж хүн боддог шүү дээ. Тэгэхээр тэр чинь аюул хамгийн том хариуцлага тэр байна. Нөгөө хоёр хуульч байвал гурван санаа гэдэг танаас сонсчихсан. Нэг хуульчны санаатай хоёр дахь хуульч хариуцсан санаатай нийлээд ярьж байгаа гурав дахь санааг гаргадаг байхгүй юу? Ер нь бол дандаа арчлалаар тэгжэл ажилладаг. Тэгэхээр мэдээж яг гурав дахь санаагаар ажиллана. Олон хэсэг өнгөч төвшөлтөөр оны юм угаасаа гаргах хэрэгтэй шүү дээ. Тэр нь бол гурав дахь хувилбар л байдаг. Тэгэхээр тэр нь айтайхан хувилбар, альхаар айтайхан хувилбар байх хэрэгтэй юм л та улам багтсан биш. Эндээр ардчлалыг хөгжүүлэхэд тусдаа аргументаар авах хэрэгтэй юм уу? Эсвэл нөө тадрын дээрээс иргэдийн оролцоо, хүний эвийн одоо мэдлэг мэдээллийн тугасаа болоод магадгүй тэр цахим засварлыг бид нар хөгжүүлчихгүй эсвэл зөв яг энэ дотор явах юм бол улс төрийн санхүүгийн хэлбэр байлаа гэд ойлгохгүй бол яг иргэдэн мэдлэггүй бол тийм болохгүй одоо оролцоог гомцлоогүй тохиол иргэн хяналт хэмждэггүй бол яг үүрэгтэй адилхан ардчлалыг бэхжүүлэх гэдэг чинь өдөр нэг юм аргумент тусдаа авах уу эсвэл бас мөлийн хөгжлийн төртөнд ороод явах боломжтой юм. Тэр нь боловсруулахгүй байна. Бид нэг арчлалыг хамгаалчихвал иргэний боловсруулах юм хэрэгжижсэн шүү дээ. Яг хууль хэрэгжиж байгаа ч гэсэн иргэдийг бидэхгүй байх боломж бүрэн боломжтой л да. Бид нар одоо өдөр тутам гараад алхаад хамтдаа ганцхан байхдаа тэр харилцаа зохиолж байгаа хуулийг мэдэхгүй шүү дээ. Чи бүгд хуулиас замын хуулианы дүрм иргэний хуулийн хөдөлгөөний гэрээ мөрөөг цаана ингээд бидний харилцаа болгоо ингээд алхах гişг болгоно гэрээ би хичээл зааж байгаа мэтлэг ингээд гэрээ шүү дээ. Гэх мэтчлэнгээр ингээд бүх хуулиас зохицуулдаг. Тэрийг мэдэхгүй байх амьдрал бүрэн боломжтой. Түүнийг харин мэдүүлдэг хоёр хэрэгсэл дөрөөсөө боловсрол хэмжил мэдээлэл байлаа. Боловсруулдаг тийм. Энэ бүх харилцааны цаана эргэцүү асуудалтай. Би өнөөдөр их зам гарч яваад дайруулчих юм бол замын хөдөлгөөний хууль мэдэхгүй ч гэсэн энд нэг асуудал байгаа. Түүгээр би ирэхээс эргүүлэх боломжтой гэдэг нэг цаана бидний төлөвлөмжтэй шүү дээ. Тэгэхээр иргэдийн яг хэрэгцээ боловсрол гэдэг нь хуулийн нэг арчлалын боловсрол ямар төвшөнд байхад надад хангалттай санагдав. Их зөрчсөн тохиолдолд их боловсрол хайчих вэ гэдэг. Тэгэхээр хайчих уу гэдэг. Замдаа авчгаар хайчих уу. Цагдаад бодох тийм. Цагдаад бодох хэрэгтэй. Багтлаад бодох хэрэгтэй. Цагдаад бодох хэрэгтэй. За тэгээд заавал манайхны бас нэг аюултай асуудал байна. Одоо төсөвдөр аюул ачаал болгодог шүүхийг аюул ачаалтай ажиллах юм чинь. Хоорондоо зохицох хэрэгтэй. Сэржлэх бидний бодлоор байна. Яг бид нарт хувь хүн аюул их олон шийдэл байгаа. Хуулиас илүү шийдлүүд заримдаа байдаг. Тэр шийдлүүд ашиглах хэрэгтэй. Одоо маш олон тохиолдолд өмгөөлөгч Монгол улсаас хамаагүй үнэтэй шүү дээ. Өмгөөлөгч авах шүүхэд очих үнэтэй байдаг учраас хүмүүс хоорондоо асуудал зохицдог. Тэгээ хонийг аюул нь тэнд хоорондоо зохицож ийн гэдэг нөгөө баг их мэдээлэл нөгөөдг нь хаалчих маадах бас байгаа л та. Тэгэхээр хэрвээ боломж авах юм бол өмгөөлөгч нар эмгэлрүүлдэг байхгүй хүмүүсийг шүүхрээ авчихгүй. Эмгэлэрхэн шүүхт очсноос хамаагүй зардал багтаа. Эмгэлрүүл одоо компаниуд ялангуяа хоорондоо заргалбал шүүх рүү очихгүй шүү дээ. Заргалдаа хэрэг нэрэн гарч байгаа бол би хүн унждаг байхгүй. Найк одоо нэг юмнаас хулгайч юм гэж гарчих юм бол яг байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм байхгүй бол баяны юм чи маргаан авах юм бол мөнгөний нөгөөдгээс дарна шүү дээ асуудал. Зөв нэг компани имид хүн хатчих нөгөө чигээр өгчигээ араас мөнгөлцдөг байхгүй шууд. Хөрөлөө шууд багдуулаад эсвэл илүү нөхөн төлбөрөөр өгчигээ. Яг тэр аюултай нэг л та. Нэг аюул би тийм учраас хөрөлжийн асуугаад тэрийг хамгаалсан. Үнэхээр бүх үнээр зурчсан асуудал ингээд наваа хөрөлж байгаа. Мөнгө хөрөлж байгаа шүү дээ. Компанийн хэрэглэгч хоёрын дунд жишээлбэл имийн жишээнээр тэр хүний асуудлыг нуугаад өнгөрөхгүй байх ёстой юм хөрөлжтөнд тавьдаг тийм тохиолдол байдаг. Гэтэ ер нь аль болохоор шүүхийн системийг ажиллуулах байна. Шүүхийн систем гэдэг чинь бидний бүрэн юм байна. Уг хүмүүс өөрсдөө зардлаа хайцах хэрэгтэй. Бүх зүйлийг төрөөс зардлаа хайж шийдвэрлэх шаардлагатай бас бодоод аль болохоор зохицоо. Агуулсан юм одоо нэг хөтөлбөр боловсруулж байгаа. Юудын бүхэл хэрэгцээ боловсруулах хөтөлбөр гэдэг. Гэхдээ ямар ч хөтөлбөр байгаад засаг ганцаараа дийлэхгүй байхгүй тийм яаж ч утсан юм. Хэвлэл мэдээлэл бүх хүмүүс зэрэгэл ажиллаж байгаа юм асуудал харин боловсруулах юм шиг. Тэгэхээр одоо та бүхэн мэдж байгаа хэвлэл гарч байгаа янз янзын хууль хэрэгцээ зөвлөгөөд бол байна үргэлжлэх шүү дээ. Урдмаа өөрсдөө өөрийн зүйл зах хэдийн биччихдэг байхгүй. Тэр чинь хуультай ч өөрөө унших гэж үгүй. Тэр нэг хуулийн зарж өөрөө 5 хуультай ч юм уу холбоотой унших хэрэгтэй зүйлүүд байж байгаа. Тэгэхээр тийм амархан уншихдаггүй байхгүй. Тэгэхээр ганц заалт бичих биш. Нэг дүр тоглоод, нөхцөлөөр эсвэл яг өөрөө чинь хэлэхээр ингээд хууль уншсан гинт бүжиж чад вакцинаар хийх гэж мэлгээд. Вакцин хийх чинь хүүхдийн эрхийн асуудал шүү дээ, тийм. Эцэгхэн тэрийг хийх бол өөрийн тоогоо тийм. Тийх мэдчихлэнгийн яг хоёр төлбөр мөнгө хэрэгтэй л байдаг баг. За миний зөвлөл судалгаа хийсэн дараа ганц бодсон зүйл бол бид нар нэг сумын
хэрэгцээ ажилтан гэдэг нь чинь сумын сумын архив бүгдийг харилцдаг. Сумын хэрэгцээ ажилтан дээр сумын иргэд ирж ирэх хөрзөн асуудлаа ингээд яриад нөгөө өндөр асуудлыг шийдвэрлэхэд бол аюул болон арга зам аа л өөрөө мэддэг бол хийж өгöd явуулна те гэрээ бичиж өгөх бичиж өгнө эсвэл хөрөгчтэй холбож өгнө дотроо өнгөлөгчтэй холбож өгнө гэх юм уу. Засаг даргын хамгийн газартай асуудлыг өргөлгөх юм шиг юм. Энэ нөхцөл болгоно тусдан жижигхэн яг параметрын хямаа ирээ. Тийм л юм хэрэгсэн зүйлтэй. Тэг юм чинь цаашаа нэмдэг шүү дээ. Тэг тэгэхээр ажил хэрэгтэй. Тэрнээс зүгээр л буулийн цаг ч гэдэг юм уу за сондоо бүх юм гаргахаас унших байна. Зөвл маань одоо 26 нас хүртэл яг энэ ерөнхийдөө нөгөө би түрүү ярьж байгаа түр бас бан тийш халиа авчиж нөгөө Америкийн үнцөлтэй ихний давалгаа дараа нь 2 дугаар дайны дараах үнцөл 2 дугаар давалгаа 3 дугаар давалгаа бол энэ Берлиний хаан орсны дараа шалгуу сорнууд усгаалгдсан одоо өөрөө специалистнаа тусдаа усан шиг боловч нэг улсыг харъя байлаа шүү. Тэгэхээр эдгээр маань өөрөө өөрсдөө үнцөлөөр бичсэн 90-93 оны хооронд орчин үнцөл гэсэн 93 онд бичсэн шүү. Тэгээ манай 92 оны үнцөл бол тэр үед бичигдсэн. Пост гэсэн үнцөл цацдаг. Тийм муу биш үнцөл. Харцсан бол муу гэж харагдах. Суур зарчмууд нь байгаа. Суур тогтолцоог манай үүсгэсэн. Гэхдээ гадны зарим судлаач нар бол яг ер нь ийм үнцөл одоо пост гэсэн үнцөл бол бичний 20 дахь жилдээ өөрчлөлт томог өөрчлөлт орсон. Манайх бол харсан гоо 26 гэж тэр хугацаагаа даваад явцсан. Тэгээд яагаад өөрчлөлт орохгүй байгаа шалтгаан нь үндэсний хэмжээний зөвшөөрлөд явж чадахгүй байгаа. Одоо шил адын арчсан цац засгийн үед нэмэлт өөрчлөлт оруулж чадаагүй. Одоо 2012-оос 16 онд нэгээр дотроо өөртөө аюул асуудалтай байсан юм үнцөлтэй. Хоёрдугаар тэр үнцөлийн уг гайгүй тус гарч ирсэн. Тухайн үед би яг өнөөдөр хөгжлийн хөтөлбөртөө тэр асуудлын дэмжлэг төсөлтөөр нь ажиллаж байсан. Тэрийг өөрөө олон нийтэд хүргээгүй. Тэгээ олон нийтэд хүрэхгүй үнцөлийг өөрөө хийх хоёр үндсэн суурь зарчим. Нэгдүгээр ямар текстээсээ илүү түүнийг ойлгож хийх нь аюул чухал байдаг. Тэнийг бүлээн зөвшөөрүүлж хийх нь чухал байдаг. 2000 оны нэмэлт өөрчлөлт бүлээр ярьдаг шүү дээ. Дорцсон 7. Дорцсон 7-гийн чинь нэг 4 л сайн байхгүй. Өтөр юм биш байхгүй. 3-4 нь ямар ч байсан парламентын арчлаа бүр сайжруулсан залтад байна шүү. За тэр хугацаа богиносгосон муу ч гэх юм уу давхар дээл асуудалтай байдаг боловч ерөнхийдөө бид зарим зүйлээс салгасан байдаг. Парламент өөрөө асуудлаа шийдэж засгийн өөрөө шийдэхэд бол гуч нөгөө зарим мөргийн үеийн асуудал чи яг тэр үеийн асуудалтай холбоотой шүү дээ. Гацсан шалтгаанууд ерхий сайд ихэд удаа буцааж ирсэн чинь 5 хацаа. Үнцүүлээс болсон. Тэрнийг боловсон байдаг байхгүй 99 оны орчлоо. Гэхдээ бүгд яагаад орцсон 7 гэж нэрлэдэг вэ? Хангалттай мэдээлэлтэй болоод юу болсныг ойлгоогүй өнгөрсөн. Тэгээд хэсэс одоо байр суурьтай хүмүүсийн өгөөд татлал явсан байхгүй. Тэр одоо ч гэсэн үндсэн хуулийг бид нар ингэж хийх юм бол дахиад хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд үндсэн хууль дээр хүлээн зөвшөөрөл үндсэн хуулийг үүсэхгүй бол урагшаалах аюул хэцүү байхгүй. Улс төрийн сэдв маань үндсэн хуулийн сэдвээр гэдэг аюул аюултай. Суурь юмар гэдэг нь бодлох тухай. Тэр үндсэн хууль гэдэг бол тухайн цаг үеийн олонхын юм хүсэж байгаа юусоо биш. Өнгөрсөн үед юу хүсэж ирсэн. Одоо юу хүсэж байгаа ирээд таашаа явах гэж бодож байгаа тодорхой дараач 3-4 генерашны асуудлыг үнцэн зохицуулах шаардлагатай. Хэмжээж доктортой байдал үүсч хөгжил бий болдог. Одоо Монголын гол асуудал доктортой байдал биш гэж яриад байгаа чинь доктортой бодлого чинь жилийн дотор хэрэгжээд өөртөө мэдээж гардаггүй. Ямар нэг бодлого хэрэгжихийн тулд дараач 8 жил 10 жил хэрэгжих учраас үнцэн үеийг доктортой байдлыг заавал шаарддаг. Тэгэхээр нэг дараач 3-4 генерашны төвшин бидээ доктортой байх юм бол одоо юу ойлгох хэрэгтэй. Хэрвээ ойлгохгүй ардын нам 65-аар хийчих юм бол дахиад дараагийн арчсан нам яаж гарч ирнэ гэж үнцөлийг өөрчлөе. Юм сайн хийсэн гэсэн үнцөлийг өөрчлөе. Яг бол хүмүүс ойлгоогүй учраас ямар нэгэн буруу хийсэн, миний ямар нэг юм явцсан гэж ойлгоно. Тэгэхээр одоо энэ шинэ төсөл дотор ч сайн ч юм байгаа, муу ч юм байгаа. Тэгээ ингээд детальнаар юусэн ярихгүй. Дээд шүүхийнхаа буюу эсвэл хамгийн дээд шатны шүүхийнхаа шүүгчийг парламентд томилдог газар байгаа. Жишээ үнцөлийн шүүхийнхаа гишүүдийг Германд бол парламент томилдог. Энэ чинь ерөнхийлөгч нэг хэрэггүй байхгүй харамсалтай болдог юм байдаг шүү дээ. Гэхдээ бид нар яаж томилдог гэхээр дөрөвний гол томилдог. Нэгний дөрөвний гол чинь хамгийн нейтрал эхлээд шүүгчнэрээ сэлээд тийм тусгай хороогоор оруулна. Хорооных нь болохоор тэр хүмүүсийн нэрсийг гаргаж ирэх юм бол яг тэр нь өөр систем манай голд ерөнхий зөвлөлөөс явна шүү дээ. Аль намын талаар байр суурь хийж хэлж байгаагүй ч гэх юм уу. Төстрийн хувьд хамгийн нейтрал хүмүүсийг угаасаа их хурл руу оруулдаг. Их хурлын дэмжигтэй 4-3 чинь Германых шиг пропорционал тогтолцоонд бол маш өндөр тоохгүй. 3 нам гарч ирдэг, дандаа хамтарсан засаг байгуулдаг. Нэг нам эзэж чинь 65 шиг болохгүй байхгүй. Тэгэхээр одоо манад хэрвээ 4-3 гэж өгсөн ч гэсэн 65 үргэлж хаалж бодлоо. Тэгэхээр өөрөөр хэлбэл парламент ямар их мэдл өгөх нь сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой. Би одоо бол биш.
шалтгаан. Персонал тогтолцоонд бол мөнгө хийж үзээд байгаа байхгүй энэ систем. Тэгэхээр ингээд шууд ингээд үнцүүдийг тайлбарлахдаа нэг заалтаар тайлбарлаж болохгүй ч байгаа байхгүй дандаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар маш хэрвээ сонгуулийн персонал тогтолцоог хамт бичээд тэгээд хажууд нь 4-3 парламент хэмжнэг үлдээ дэмжиж байгаа. Үгүй яг одоогийн шиг мажоритар тогтолцоонд ингээ манай сонгогчдод ингээ хамардаг хоёр жишээ тогтолцоонд дэж өгөх парламент хэмжнэг аяа. Сонгуулийн тогтолцооны тухай юу байна штэ бас нэзэлж байна. Сонгуулийн тогтолцоо хуулиар сонгуулийн хуулиар яг үнцэн үеийн нэмэлт өөрчлөлтүүд байна. За сонгоо орцсон гэж байна. Бид нар мэдээлэл авах шүү. Ахнаас явж. Эхний хөлбөр чинь бол 7 Сургууль ач холбогдолтой биш тэрийг журмаа гаргаж. Тэрийг бид нар болж байгаа. Би таад явуулсан. Жижигхэн. Тэгэхээр тогтцоо өөрчлөх хэмжээний юм байгаа биш. Тийм тогтцоо өөрчлөх. Хуулиар чинь нэг аюулын шийдвэр гаргацсан шүү дээ. Шууд гэдэг бол мажоритар гэсэн үг. Тэстэ бүхий хаач авахгүй шийдвэр байхгүй. Юм бол өөртөө мэдж байгаа гарсан. Өөртөө мэдж байгаа тэгэхээр цэвэр улсын шалтгаан гарч чаддаг. Тэр хүмүүс түүхэн туршуулж яваад шоолж чаддаг юм шиг бодож байгаа. Шийдэл нь тэр хууль хоёрт тэгээд ямар шууд юм бэ? Үнцэн судалдаг ямар ч оюутан шууд гэдэг бол үзэж мажоритар тогтцоо хийдэггүй. Шууд гэдэг бол Америкийн сонгуулийн тогтолцоо биш гэсэн үг байхгүй. Америкч нэг хүн сонгоод дараагийн хүн сонгодог шүү дээ. Electoral college тэр биш иргэд сонгуульд санал өгнө гэсэн үг байхгүй. Нийтэл тэрийг шууд гэдэг бол мажоритар тогтолцоо юм аа. Персонал тогтолцоод иргэд шууд оролцохгүй байна гэж үзээд буруу тайлбарлаад явцсан. Тэгэхээр ингээд энэ өөрсдөнтэй холбоотой байна. За өөр чинь юу болоод энэ л өөрчлөлт чинь тэр гүйцэтгэхийн хэлийг нөгөө өчтөө болсон гэсэн. Тэр нь бол юм чинь. Тэр угаасаа арчсан засгийн үед боловсруулсан төслөөр яг байснаар явж байгаа. Нөгөө эрхлэгчийн эрх мэдлэг гэдэг асуулт хязгаарлалт. Өмнө арчилсан намын засгийн үед эрхлэгчийн эрх мэдлэг хязгаарлалт байсан шүү дээ. Одоо даамж Женко гараад ирсэн болохоор өнгөө гэдэг ингээд улаан амгaalсан болчиход байгаа болсон шүү. Төслөөр бол тэр ерөнхийлөгчтэй хоёр холбоотой хоёр зал дараагийн одоо сонгох ерөнхийлөгчийн бүрийн эрхээс эхэлж хэрэгжинэ гэдэг тийм зал шүү дээ. Тэр нь бодоод зөвшөөрч заахгүй тийм. Тийм яг үн тэрийг бас хүмүүс авахгүй шүү. Энэ яг энэ ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа тэр ерөнхийлөгч угаасаа хуулинд хориг тавих зэрлэг гарах хоёр чинь ингээд хязгаарлаж байгаа шүү дээ. Үгүй хууль санаа зэрлэг гарах хоёр. Тэгэхээр чинь ерөнхийлөгчийн ямар ч тийм нэг юу байх болчихж байгаа байхгүй тийм. Сонгуулийнхаа бас нэг юм. Тэгэхээр бас ерөнхийлөгчийг заавал ард түмээс сонгох шаардлага байхгүй. Харин тэгээд парламентаас сонгох ерөнхийлөгч засаглалт хийдэг орцтой болохоор энд аюул бас тогтолцооны самрал хийдэг гэдэг шалтгаан бас байна. Тийм. Тэгээд яг 92 оноос хойш харах юм бол ерөнхийлөгч замаас хамаарчсан байдаг. Тийм. Тогтолцооны самралт аюул хийдэг тийм нөгөө рискүүд аюул хөөссөн болохоор тэрэн дээр үнслээд одоо энэ хоёрыг чинь хязгаарлах юм бол энэ болоход энэ гэдэг тийм гаргалгаа харсан юм билээ шүү дээ. 92 оны үндсэн хуулиар бол манай парламент инглисээр хагас хэлбэрийн засаглалт байдаг. Тийм. Сонгодог парламент хийж чадаагүй алдаа. 2000 оны өөрчлөлтөөр ч сонгол руу жоох гаргасан гэдэг 23 залтаараа. Одоо болохоор бүр сонголыг парламент руу орох гэж байна гэж ойлгоод байна. Хэрвээ тэр одоо зарим нэг зохицуулалт нь орч чадвал ерөнхийлөгчдөр бол яг энэ талаар суурьтай байгаа. Хууль санаачлах бол за яах вэ байж болно. Их бол батлахгүй л байна шүү дээ. Бас батлахгүй шүү дээ. За ингэж баяраа тэгээд бас нэг зүйлийг хэлэх юм бол олон сэтгүүлч аа би хэнд ч яриаггүй шүү гэдэг. Тэрийг цаавал хэлэхгүй бол ингээд яриамаар явуулаад гарчихвал аюултай. За тэр намын гэрэлт баярлалаа. Маш гоё тийм. Үнцэн хууль тэгээд ялангуяа нэг засаглалын асуудлуудыг аюу энгийн тэгээд аюу олон жишээнүүдийг авч харилцан ярилцах хэлбэр маш ойлгомжтой хүргэлээ гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Магадгүй яг үнцэн хуулийн ба засаглалыг юм үнцэн хуулийн засаглал гэхээр ингээд аюу олон сайттай зүйл заалтан дээр нь ярилцсан тэгээд тийм ихтэй болох гэж төсөөлжсэн. Тэгэхээр аюу тийм оролцоотой таныг өөрсдөө ч оролцуулсан бодуулсан яг сэтгүүлчийнхаа талаас яаж оролцох вэ? Юунд яаж оролцох зүгээр ямар мэдээлэлтэй байх вэ ингээд маш гоё энгийн мэдээллийг өгдөг юм шиг удаан хугацаанд яриулсан болчихлоо. 2 цаг тавьсан баг эсвэл 2 цаг болчих шиг боллоо тийм. Тэгээд сая хэлсэн нь ямар нэг яриа өгөөгүй энэ дээр ярьсан зүйлийг яриа болгож ямар нэг юм таны гэсэн санаа гэж ойлгож чинь тийм. Хэрвээ яриа хараад албаасаа бас өөртөө хандаад яриа гэдэг судлаач байдлыг авч болно тийм. Өөрчлөлт үйлдэлээс ярилцлага авч болох ба гэдэг юм байна. Тэгээд баярлалаа.